хэлж асууцдаг. Айлс гойсон ундаг шүү. Боломж тайцгаана. Доош оруулж өгөх юм шүү. Аваад ярьж байгаа юм. Айл ундаг амттай чи. Хэлт юм. Энийг катлараа тэр жигтэй подкаст дуусна. Энийг катлараа. Одоо энэ чи баг Friday үстэй юм. Харин тийм шүү. Өнөөдөр ч одоо таадахын дайтай дүүргэх та бүхнийг hard is wine-аар дайлж байна. Энэ удаагийн бид бүхний подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд манай цоо шинхэн дугаараа хоёр зочин маань ирэлцэн ирсэн байна. Ингээд Хар Монголын алдарт сагсчин Цэлмэг ирсэн байна. Бүгдээрээ цэлмэгт бүгдээрээ талаад ташээ. Цэлмэг өчигдөрхөн тоглолтоо хийсэн тий. Сонсогч нь хожигдсан. Цэлмэг ирсэн байна. За тэгээд манай хонгороо үргэлж ирсэн байна. Хонгороо та бүхэн бас бартендер гэдгээр нь бас мэдэндээ контент бас хийж утгана гэдэг. Тий, олж утгадаг. За Instagram дээр бол бас идэвхтэй байдаг. YouTube дээр бас идэвхтэй байдаг. Байж эхэлж байгаа гэж тий. Манай контент бүтээгчдийн нэг байна. Тэгээд бид бүхний урилгыг авч ирсэн. Хоёртоо баярлалаа. Манай Анхлун маань урьсан байгаа. Анхлундаа баярлалаа. Анхлун маань бас зочдыг үнэхээр гайхалтай болдог. Тэр ч утгаараа одоо ингэж үндсэн хостоор явдаг байгаа. Тэгээд тэгэл зүгээр үндсэн хост гэдэг. Зочин болдог болохоор үндсэн хост байсан юм байна л да. Тийм ба Анхлундаа баярлалаа. За ингээд бид бүхний одоо энэ сизний 5 дахь дугаар эхэлж байна. Тэгээ манай подкаст бол хоёр зочиндоо танилцуулахад бид бүхэн хайр дурлал сонь сайхан тий хүмүүсийн амьдрал за тэгээ болзооны түүхүүдийг сайхан ярьдаг юм сайхан чөлөөтэй яг тархиа унтрааж байгаа сонсдог юм сайхан подкаст байгаа. Тэгээд манай подкастыг сонсдог маш олон хүмүүс байдаг. Төмс community байдаг, ловун community байдаг. Тэгээд энэ community-ууд маань нийлээд манай подкастыг үзээд явдаг байгаа. Тэгээд луунгаас эхлэхөө сонь сайхан юу байна? 7 хоногийн дотор юу өөрчлөгдөв? 7 хоногийн дотор бол яг ийм болзоо амьдралын хувьд бол нэг апдейт бол байхгүй. Зүгээр яг өөр дээрээ гоё шинжилэлтийг хийгээд glow up хийх шатанда явж байгаа. Нүүрэндээ юмнууд хийлгээд. Тийм нүүрэндээ жоохон юм хийлгээд ингээл өөрийгөө жоохон өөрчлөх ч сайшин илүү сайжруулсан хувилбарыг бүтээх гээл явж байгаа. Фстаар бол сайхан нам 50 байна. Юм яриулаа. За сэлмээр сайн сайхан ойр тоглолтууд эхэлсэн завгүй байгаа хэ. Тэгээд энэ олон завгүй тоглолтын дундуур ирсэн баярлаа. Тоглолтууд хэр явж байна? Сэтгэл санаа хэр байна? Тийм ер нь тэгээд яг сэгсний үйлрэлт эхэлсэн ер нь л айгу завгүй байгаа. Тэгээд тэр голоор нь тэгээд амжуулж бас нэг хүнтэй уулзж байгаа л та ер нь бол. Тийм тэгээд үгүй нэг хүнтэй уулзж байгаа ер нь. Тийм тэгэл ер нь л сонирхолтой байгаа ер нь амьдрал ер нь би тэгээ өөрөөх амьдралыг амар сонирхолтой болгочдیں۔ Ер нь бол ямар нэгэн байдлаар л ингээл нэг адал явдал ингээл дуудаал байж байгаа юм бол янз янз юм хийж үзсэн одоо үзсэн ч яг нэг хажуугаар нь янз янз юм ингээл янз янз ч явах тэгэл Тэгсэн сагчд гоё юм тэгээ болцдог хүмүүтэй байх юм бол намайг гэрч үзээрэй. Тэгчил одоо амар гоё болцоо өстэй. Юусмэ сонсгоо. Намайг ирж үзээрэй гэдэг ч одоо. Гэхдээ би хичээд зү юм аа. Ер нь ингээд нэг хүмүүс чинь ингээд нэг наа ирж үзээрэй хэлчих. Би бүр ингээд наа бити үзээрэй. Тэгтийн хүмүүс ичгээр ингээд үзэхэр амар дар мэдрээд байдаг гэх юм уу ингээд. Би ярьдаг ч юм уу. Игчүүл яна гэлүү. Тийм тэгэл бас ингээд нэг юм татны хүмүүс би ер нь бол гэрийнхнээ гач баг үзүүлдэг ер нь бол. Тэгэхээр танаа гэрийнхэн ч амар үздэг. Яг хэлэхгүй ирсэн байдаг л та. Тэгэл яг дуусны дараа тэгэхгүй ингээд яг тэр тэгэл тэдний өдөр тедэн цагаас тоглох шүү тэр баг нууж мод ер нь бол тэр чи дэлхийгээр нэг тарцсан л хуваар явж байгаа юм. Тийм л дээ. Гэхдээ тэгэл ер нь бол битгий ирж үзээрэй л гэтэлтэй. Ер нь л амар дараатай үзээрэй гэж хэлье. Тийм ер нь тэгэл гэтээ гоё яхаа. За хонгороор сонь сайхан. Матаар тэвгүй тэгэл ангаагаал сайхан байж байна. Би сүүлд чинь саяны 7 хоног үйлдэлүүд физиклаш үзчихлээ. Пичгэл ийшээгаа үзэж бүгдээр одоо уйллаа тийм ээ. Тэгэхээр бас баярлаа гэж хэлэх хэрэгтэй байхаа бид нэр. Би нэрээ үздэг шүү. Өмнөх дугаар дээр үзээгүйгээ ярьж ирсэн шүү дээ. Нөхөл үзээ дуусгасан байгаа. Пичглэж яг зохион байгуулсан солонгочууд гэсэн ч хаашаа. Тэгтээ бас нөгөө тийш холбосон тийм эйженси яваа мөлий. Тэр эйженсид баярлаа. Тийм спорт эйженси баярлаа. Оролцсон 4-өө баярлаа. 4 гүний хэлээ. 6-аа баярлаа. Үнэхээр гоё болсон шүү. Хин хоёрын анчуу сая. Сагч дүлгөнийг л авах хаяагүй. Дүлгөө маань үнэхээр мондөг байсан. Тус бүрдэл үнэхээр гоё характертай.
гоё оролцлоо те. Харин гоё лээ. Монголчууд нэг юм сонин хонглын үзүрт гэрэл байгаа юм шиг юм мэдрэмж. Би яг бас яг тийм мэдрэмжийг авсан. Яг нэг хөгжихгүй байгаа юм шиг нэг болчих гээд байгаа юм шиг нэг тийм мэдрэмжийг аваад ер нь монгол хүн гэдгээрээ баг анх удаага тийм амар ингэж жинхнээсээ бахарх. Тийм бахархаж яг ингэ сэтгэлээсээ дэмжиж тэгэж үзлээ. Тэрөөсө файналд нуурна гэж бодог юм чи тий. Тэгэл үзсэн чи амар гоёсэн. Шүгэн дөрөв болох гээл гэж бодчихсон чи юу вэ? Бүр файналс тий. Тэр бол угаасаа л яг нэг баг хамт олонний хүчээрэл хоёрдугаар байранд орж байгаа шүү дээ. Тэрнээс биш нэг хүн мундаг байснараа хоёрт орж чадахгүй. Тэгэхээр баг хамт олон маань бүгдээрээ амар мундаг байсан болохоор бүгдэнд нь халуун баярыг хүргье. Баяр хүргье. Тийм байна. За ингээд подкаст нэрсэн. Хайрос боо яг тусын хийдэг юм дээр чи асуултууд би харин ботсон юм аа. Одоо жишээ нь чам дээр чи одоо юунд ажиллаж исэн те? Чокод ажиллаж исэн те? Чокод одоо night club-д ажиллаж байхад хүмүүс хэрхэн нэгэнтээ сэтгнэж нэгнлөөгөө уух зүйл өгч ч юм уу те? Яг тэнд яг юм болцооны хоёр хүний учрлын амьдрал ер нь яаж явагдд юм бэ? Мэдгүй надаа анзаарахаар одоо нөгөө нэг юм эмхтэйгээ дайлдаг шүү дээ эргэжүүд чинь тийм соёл ер нь жоохон бага юм болол гэж боддөг шүү дээ. Манад тийм дайлж бол нэг харагддгүй. За тэгээ заах ганц хоёр тэгээ дайлж байлаа. Гэтэ баарнд бас нэг юм танилцж байгаа процесс чинь шал юм нийттэй байхгүй юу? Би одоо тийм чи эрүүл байгаа. Тэнгүүд хүмүүс тийм чинь согтуу байгаа. Тэгээ ерөөсөө нэг юм 10-20 минутын дотор тэгээл баг тэгээ тасраал ингээл тийм процесс амар хурдан өрнөждөг болохоор зүгээр хорж ирсэн үг 20 минутанд жин тооны гэдэг тийг дэрэлцэн ингээд тий. Гэтэ фаны юм ба. Тий. Тийм шүү дээ. Фаны дэжлэх фаны. Шүнжэнгөл гоё юм бол шүү дээ. Өдрөө болгол гоё юм шүү дээ тэр чи одоо. Тийм тэгэл. Яг нэг зодоо нүдэм бол нэг байхгүй. Зүгээр л хүмүүсийг харахаар л нэтрүүд тийм шүү дээ. Баахан согтон хүмүүсийг. Тийм. Нанаас нь хараад байхаа. Яг цоо ирүүлээс нь хараад тий. Тасарч нь хараад. Заримдаа бас нэг уухгүй шавуудаж маудгаараас хөөе бас тийм байхдаг шүү дээ. Ямар сонин муухай согцдог юм бэ? Эдэр гэж өөрөө ганцхан ирүүл гарч марснаа. Тэгэхээр яг ажилдаг хүмүүст бол яг бүр тэр бол сүүл рүүгээ тэгээ нэг амар тастай зүйл хаа болчдөг. Тийм дасчдаг тэгээ нэг 7 хоног болгоно шин тасралт шин хөгөөж ирэх юм байнга шилжлэгдэж идэг болохоор өмнөхүүд нь тэгээд мартагдчихдээ юм шиг үлж шүү дээ. Тэгээ бүр тоохоож болчдөг бах тий. Нөгөө согтуу биш орохоор нэг согтоо ортог юм шиг хүмүүс нэг нэм эвсэлгүй гэж санагддаг тий. Тэгсэн мөртлөө яг ингээ жоохон алдсан байхад ингээд бүгд халаад байгаа юм шиг тий. Тэгсэн чи яг үндэ бүгдээр амар хэцүү бүжгэлцгээждэг. Хаяада нэг юм рандом ах ихч хоёр яг голд нь дил бүнслэлсэн үсээ. Аа тийм идэлцсэн нөө. Тийм ээ. Сэсэл орох. Ах бас яг тэрүүгнэндээ ихчигээ бас жоохон харамлаастай тий. Ингээд бүтэн тэрж мөвөрцөн амар. Яг нэг тийм үнсэлцэн бас нэг үе харахаараас инээдтэй л гэдэг. Тэнгүүт цаанаас найзууд нь гарч ирэл ихчиг аваал тэгэл явдаг тий. Тийм шүү дээ. Тэгэл шүнжэнгөө янз бүр юм болно шүү дээ. Тэгэл за ингээл хоёр охин зогсож илээ гэхэд тэг эндээс ирж эхлэв за найраал тэгэл болол тэгснээ энэ ч байгаа хүмүүстэй бас нэг учир ургууллаа. Тэгжсэн буцаал эдэр дээр очиж юм дээ. Шүнжэнгөө баахан драма боллоо яа. Тий. Чоко гэхдээ ер нь бол жоохон 30 дэмх гэдэг л үгүй лөө. Тийм насны англи нь ер нь жоохон дээш санагдаад идэв ч надаа. Тийм зүг хантайгаа бодвол бич нэг харагдсан юм аахгүй лээ тий. 30 нэмэх гэж юу гэ. Тэр чинь сүүлд яг нэг ребрэнд хийгээд зүгээр болсон юм шүү. Зуутай л өсөлтүүл болог юм уу. Тэгээ анзаархаар жоохон нэг санагдаад идэв ч дээ. Ийшээгээ юу юм шиг л харагдаад идэв ч тийм. Манай найз ажилдаг болохоор би нэг хаяа нэг найзуудаараа найзтайгаа уулзах гэж орж мороод нэг юм гадраас хилгэж нэг юм орж байгаагүй газраараа нэг хаяа нэг орж морохоороос айгүй хөвгчлээ гоё л байдгийн. Ер нь бол. За сагсчдын шоу гэж бас нэг юм төрлийн шоу талтай байна тий. Төрлөө. Тий. Нэгсөө. Сагсчд ингээд нүүргэлж бааранд орж ирдэг. Олоолаа юу? Тий. Яг хамтлагаараа юу? Тий, хамтлагаараа. Би бол нэг тэгж ордгүй юу? Тэгж орж байгаа. Тий, манай багийнхан ч ер нь бол нэг яадаггүй. Гадаадын шоудлаа гэж өстө сонсогддог. Тий, металлын дотоод соёлч өөр айгу тийм юу. Ер нь бол нэг шоу зингээс айгу хол байлгахыг хичээдэг. Тэгээд ер нь бол тамирчид ч гэсэн ер нь бол тим юмнаас айгу хол их хэн баг гэр бүлтэй. Тэгээд ер нь бол амар юм даруухан тиймэрхүү залуучууд байдаг ер нь бол. Тэгээд би тэгээд яг нэг юм найзлах гаруудтайгаа л нүүргэлж ордог л тоо ер нь. Тэгээд ингээд сагчдаараа ингээд орохоор ер нь бүх attention тэн дээр өгдөө шүү дээ. Бүр цаан чин тэгсэн гэж байна. Миний нэг таньдаг хүн шоудад явж исэн гинэ. Тэгснэ нэг найз нь ёо яг гоё болох ч чинь сагсчд ороод ирлээ.
Чинь юу гэсэн гоё болчихсон. Үгүй ингээд нэг охтуудтай ингээд яг гоё танилцж манилцах гэж шоудах гэсэн нэ тийм төлөвтэй гарсан чинь араас нь баахан санагдаж ороод тийм. Яа уурлаад байсан. Ихтэй юм уу те? Одоо тэнгуут яг анхаарлаа алдаа гэж юм уу те? Тэгээ сагчд ороод ирэнгүүт охтууд одоо нөгөө сагчд руу илүү ингэждэг болохоор амар ууралсан гэдэг чинь. Гойрас те. Яа сагчд ороод ирлээ штэ гээ ууралсан чинь тэр бас амар фан юм. Тэгтээ бас яг нөгөө нэг өөр багийнхаа энэ төр хамтлагаараа явж явах нэг тийм нэг юм сүрлэг гэх юм уу нэг сүртэй ялч хүнгээд биеийн хэмжээний нэг өндөр харагддаг. Тэгээд бүх анхаарал одоо ер нь алыг одоо өндөр том бит хүмүүс рүү одоо өөр ирэхгүй очиод идэг гэх юм уу. Тийм. Тэгээд тэр чинь бас нэг зүгээр ч өндөр хүмүүс биш юм. Селебрити маягтай өндөр хүмүүс байгаа шүү дээ. Тэр дунд явахаар амар шүү дээ. Тэр дунд байх мэдрэмж ямар байдаг вэ? Би ятиг харин тэр дунд л явж үзээгүй. Гэхдээ яг нэг юм бас ингээд тодорхой хэмжээний ингээд мэрэгжлийн тамирчид арай илүү танигдсан маа шүү дээ. Тэмүүт яг тэрийг гоё ингээд хадгалаад ингээд те нэг юм гоё соёлтой кул юм уу. Тиймэрхүү байвал гоё. Тэгэхгүй ингээд нэг гоё те. Зарим ингээд тамирчдыг харахаар ингээд нэг бааранд ингээд зодон цохоо байдаг ч юм уу те. Эсвэл бийл одоо нэг юм тамирчин эсвэл одоо бүүдэл над руу явах хэрэгтэй гэсэн тиймэрхүү юм маягтай юмнуудыг бол ер нь л харж ирсэн. Ялангуяа согтцохоор нь тийм ер нь л хардаг. Тэгэхээр одоо ер нь л бас ингээд нийтээр нэг юм жоохон буруу л одоо те нэг тэр тамирчин тэгээ явж илээ. Тэмүүт илаа наадалч угаасаа тэгдэм тиймэрхүү яриамаараа ер нь байдаг юм байна. Тамирчид ихтэй хэцүү төгхтэй шоодох ер нь шоодох орон зай багтай гэх юм уу. Мэдгүй би л амар шоодох төртэй байсан бүр би бүр сүүлийн 3 жил яг юм. Гэтэ би яг юм юутай үед лигтэй үед бол тэгэж нэг явдаггүй яг лиг дуусаад ер нь бол би нэг удаа 23 оны 100 баха баг 7 хоногт 3 удаа клуб болчихсон. Би бүр яг донцсон байсан бүр нэг юм яг нэг харин хэд чи яг 22 моёртой байсан юм а 23-т ч яг ингээд нэг юм сүү кантер руу амирх ордог. Тэмүүт яг кант чинь тэр тухай шинээр нэгтсэн ч болоо. Арай нэг юм гайгүй ихшнэр ордог гэсэн юм. Тийм ер нь аль нэг тийм тавтай. Окей ихшнэрт хэд чи нэг юм 28 амжтай. Тэгэхэд чинь би нэг 22-тай тэгэл яг ингээл ер нь аль нэг тийм гоё ихшнэр харах гэж амирх орохтой байсан ер нь аль нэг юм үеийнхаа найзуудтай. Би тийм клубд амирсан яаж чаддаг л та ингэж аль хөтч чаддаг гэх юм уу. Тийм тэгэл ер нь аль ихшнэрийн анхаарлын тийг амар яадаг чаддаг. Нэг улаан цам яадахгүй тэгсэн ер нь нэг юм сонирхолтой байдлаар ингэж нэг юм сонирхлыг татчихаддаг байсан гэх юм. Понигоор. Тийм ер нь пони монитой ингээл би нэг юм чихмэл пони барьж клуб ордог гэсэн. Тэнгүүт тэгэл яалтч бас ингээл бүх ингээл харц ингээл ячж байгаа юм чаа. Тэгээ сохтуу хөхнүүд чинь ямар хөөрхий гэж яаж авч маавал нөгөө понигоос барьж тэнгүүт нь тий би чиний пони ч байж болох юм болоо. Ер нь сайн тэгдэг байсан юм аа. Спасибо. Тэгэхээр пони ажиллага болчиход илээ. Одоо нэг юм жоохон яац юм уу нэг юм жоохон нас яваад ч их юм амар ичдэг болцсон. Клуб энтер орохоос ч санаа зовдөг болцсон. Нэг 22 яг 21-ээс 24 насны хооронд бол бүр юунаас ч иччихгүй хинтээ ч очиж юм ярихаас санаа зовдөггүй. Тэгэл ингээл нэг юм хөрхө харагдсан таалагдсан эмхтэй дээрээ шууд очиод ингээл нэг юм пик ап лайнууд хэлдэгтэй. Тэгтээ ингэж нэг юм хичээдэггүй. Нэг юм өөрийнхоороо байгаа амар фаны тэгээд нэг юм жоохон юм пик ап лайнуудыг амар смут болж ирдэг гэсэн. Тэгэж яг танилцаж сошиал энтрийг авчаад тэгээд яг клубд ингэж үргэлжлүүлэхгүй. Тэгээд ер нь сошиалыг авчаад ингээд дараа нэг маргааш энтер ингэж юм одоо нэг харилцаа үүсгдэг гэсэн юм уу. Тэр нь баг зүг баха. Тийм. Pick up line гэснээс Хамброгийн яг техник дээр сонсчихсан хамгийн новшин pick up line-ы мөртүүд байна уу? Байхгүй шүү дээ. Би чи ажиллая гэж байгаа юм чи. Юу тийм. Тий. Тэд чинь чихэндээ баг. Баг дохин илэр ирдэ шүү дээ. Айгуу гоё. Тийм юу нэгийг үү хоёрыг үү гэл сонсохгүй юм чи. Яг тийм нөгөө wipe-тэй бартендер ийм нэг техникийн ардаа хамт гоё байгаа. Тэндээ ингээ юм яаж байгаа. Тэгээд тэр хамт олноор юм гоё байгаа хүмүүс бас гоё харагддаг тийм. Тэр чин тэгтээ нөгөө нэг одоо чимээ бахтай зүгээр лаунж ч юм уу тийм газар чинь нөгөө бартендертайгаа яриад ч юм уу гоё. Тэгэхээр нэг юм арай өөр. Night club чинь яалтчгүй тэгээл чимээ ихтэй бүгд нөгөө шоуд гоороод ирсэн. Тэнгүүт ч би одоо ямар юм яриад идэлтэй юм шүү дээ. Чаа. Тий. Гэлээ. Тэгээ удаан нөгөө газар ажиллахаар нэрээ чихмэхэнд яаж байна. Ядрага мадрага бол гүн үү? Яг нойронд хэцүү шүн ажиллаад ахаар. Тэгэл зун нь ерөөсөө шүн үзэхгүй, өвөл нь ерөөсөө нар үзэхгүй амьдраад идэгсэн шүү дээ. Айгуу гоё. Үүрээр тараал тэгэл унтаал шүн сэрэнгүүт ч өвөл харах уу. Тэгэл тэр нь жоохон хэцүү. Тийм. Тэгээ ер нь болсон. Одоо юунд зорж байна? Одоо юуцсан хуваараа жоохон юм хийж агаад тэгээ жоохон сурд юм уу? Би одоо бараг сүлд өөдөд ах шүү дээ. Суурж муураад жоохон тэгээ явд юм бол гэсэн санаа байна. Nice. Цэлмэг одоо дээдлийг тоглоод хэдэн жил лээ?
Одоо энэ яг миний мэрэгжлийн төвшин тоглоод яг 5 дахь жил болж байгаа юм. 5 жил бол гэхдээ урттай юу, богиндоо юу? Богиндоо тооцогдох уу? Ер нь бол яг богино гэх юм уу? Богино ч ах уу? Ер нь бас богино л юм да, ер нь бол. Их баг болох шах тий. 5 жил гэдэг чинь. Цэгийн тэр нэг нөгөө залбирж байгаа яг ямар учиртай юм байсан юм. Тэр чи яг зүгээр юу байсан? Плей-оффын тоглолт байсан. Тэг манайхыг хожигдчихсэн байхгүй юу? Тэгсэн чи манай багийн нэг тамирчин яг ийм хожлын шидэлж илүү, тэнцвэлтийг шидэлж илүү хийгээд. Тэг бид нар нөгөө нэг яг хожигдл амсахаар амар юу гэдэг гэх юм уу? Амар их дарамтанд ордог гэх юм уу? Ингээл фануудын ингээл групп интер байдаг. Тэднэр бол бидрийг бүр амар ядаг. Доромжилдаг, тэг шоолдог те. Тэр болгоноос тийм ер нь бол амар дарамттай. Тэгэл бас ингээл гэрийнхэн интер яач уу танаа баг яач уу ийч үү гэл. Тэгэл ингээл багийн групп чат интер тэр ингээл амар их юм болдог. Тэгэл тэр бүгнээс аврагдлаа гэд ингээд бүр ингээд баярлж байгаа нэг юм хэлбэр гэх юм уу ер нь бол. Тэр зургийг харж ирсэн үү? Ингээ өвдөглөө суудсан билүү? Яг залбирсан яг. Ингэсэн сууж идэг нэг тийм зураг бол яваад. Тийм хасагдах шнэ чухал тоглолт. Тэр тоглолтууд ер нь бол амар хилан дагуулдаг ер нь хожигдсан ч за хожихлоо гэсэн хинч үж ярьдаггүй шүү дээ. Хожигдохоор тэгэл яг бүгд л ингээл юм ярьдаг. Тэр бүхнээс одоо ингэж аврагдлаа хамгаалагдлаа гэдэг ийм баярлж байгаа. Цаана галаа гэдэг. Би хэлэмжээ гэж гаргаж байгаа гэх юм уу. Сэгцүү байдаг баг тий. Яг ингээд одоо үгүй сагсчин байх нь болзооны амьдралд давуу талтай юу? Давуу талтай л үү тий. Чиний хувьд мэдгүй би ер нь бол яг ийм би сагсчин гээл те нэг яадаггүй ер нь бол би ялгах ингээд бид нар яг ялангуяа миний хувьд ингээл заримдаа ингээд өөртөө хангалттай үе байдаг. Заримдаа ингээл хангалтгүй үе байдаг. Хангалттай үедээ ингээл жоохон тайван байдаг. Хангалтгүй үедээ ингээл өөртөө амар дутуу мэдрэмж аваад тийм байж ч одоо ингээл нэг юм хүний анхаарал татах эсвэл нэг юм нөө эсрэг хүснээ татах гэдэг шүү дээ. Тийм үедээ нэг ядаггүй юм ашиг. Ингээл би сагсч энэ төр гэдэг нэг ашигладаггүй ер нь бол. Яг ингээ бөмбөг оруулчаад хүн нэг тэр охин мохон л ингээ зааж үзсэн. Тийм амар чдэг. Би ер нь бол амар юм ичимхий хүн багхгүй ер нь бол. Яг хоо ингээд амар юм хүний энергийг мэдэрдэг гэх юм уу. Эхлээ жоохон биеэ барьж байгаа. Тэгээ дотносоод ирэхээр бүр амар өөрийгөө нээж амар чөлөөтэй болдог гэх юм уу. Тэгээд яг сагсны талбайд хизээж би яг одоо нэг юм нэвтрүүлгийн юу шиг байдаггүй юм даалдаг тэгэл нэг юм хүн амтай харчаал ингээл өөрөөр болооддаг юмнууд байдаг шүү дээ. Юмнууд жахуу нэг зан характерууд байдаг шүү дээ. Тоглогч нарт ингээд би ер нь л тэгээд амар дараахан л лээж тэг юм сагсны талбайд бусад баг хүндлээд тэгээс багийнхныгаа ч хүндлээд гэх юм уу. Тиймэрхүү байдлаар. Тэдийнхэндээ айгу өөрөөр байсан уу? Яа, Тэнгисийн хэрэг бол ялцчихгүй. Эхний дугаар бол мэдээж би жоохон юм амар юм хайптай орж исэн юм. Амар юм догтлцсон ингээд бүр ингээд ямар хүмүүсээ бол бүх юм амар шинтэй. Тэгэл яг эхнээс нь ингэж юу нэл ингэж одоо юу гэх юм өдөртлөгийг гартаа авъяач хөх тэ одоо ингэ хүн болгоны юм сэтгэл төрүүлэе гэсэн одоо нэгт тийм зорилготой байсан. Зорилготын зорилго жоох тийм одоо төлөвлөгөөтэйсэн. Хоёр талахаар тэгээдсэн юм өөрийнхөө бас нэг өөр талыг илүү харуулъя гэдэг тиймэрхүү байдлаар орсон гэх юм уу. Зорилготой хүрсэн тий. Тийм тэгээд яг ингээд баг багаар ингээд яг өөрчлөлтөө сүүл рүүгээ би яг тийм бахаас амар залхсан л та ер нь бол байнга тийм баг. Тийм тэгэл яг камер харахаар ер нь бол яа нэг тийм дүр товирч чаддаг гэх юм уу. Одоо нэг юм илий балаа ч юм уу тийм нэг юм мангар таалтрыг үзтээ. Тийм ер нь бол Тэгсэргээс хамгийн таалагч охин юм бэ. Тэгсэргээс үү. Яг хэрвээ анзаарсан бол яг би ингээд яг нэг таалагдаагүй хүнтэйгээ ингээд юурс ямар ч хамаагүй байгаадсан. Тэгэл ингээд маазралтай ингээд намайг юу гэж бодно үнэхээр хамаагүй тий ингээд дөрөв мөрцөрт явчмаа бол тий намайг юу гэж бодсон үнэхээр хамаагүй тий чийч надад таалагдахгүй байна тий мич ч тий чиний надад чи намайг таалахгүй хамаагүй тий зүгээр л тэр чинь бас нэг талаараа контент өгч байгаа. Тэгэд яг амар таалагдсан дээрээ би юурс тэгж чадахгүй байсан амар биеэрээ тичээдсэн. Тийм тэгээд үзүүлэлт ойлгохоо тэгээд дуусгасан юм уу? Үзүүлэлт ойлгохоо ер нь л. Жаадлаа дахиж үзүүлгээл үү. Гүү. Орхон Тэнгисэргийн хамт иржсэн үү? Иржсэн. Гэтэ димээх гэж доороогүй шүү дээ. Тийм. Битгүй надад болохоор би ч ер нь жоо ааштай байхгүй ааш муутай тэгэнгүүттэй ордог тэгээ таалагдахгүй бол янз бүр болоод унах юм болоо гэж дээ. Тэгээд ер нь үгүй гэж дээ. Янз бүрөнд болоод уурлаад унна гэж бодохгүй өөрөө тэгээл хасах шууд хасагдаад байгаа юм. Тийм болиулий гэдэг. Би хасагч тийм хийм нэвтрүүлэх гэж юусэн гэдэг. Тэгээд ээжч магадгүй. Ер нь Тэнгисийн хэрэгт орсноос хойш амьдралд чинь яг ямар өөрчлөлтүүд гарсан уу болцооны амьдралд ахиц гарсан уу? Ахиц бол гараагүй. Би ер нь бол амар юм яг нэвтрүүлгийн дараах бол жоохон хэцүүсэн. Бид нар яг ямархуу байдлаар ингэж эдит хийгдэж гарахын хин ч юуч мэдгүй. Тийм тэгэл үдсэн тэгэл яг ингээд гинт ингээд амар олон хүмүүсийн харал төртөө тэрхээр ингээд амар бие барьдсан. Ер хизэж өөрөөр байгаагүй. Хэсэг бол байж чадахгүй. Яад хүн болгоны ингээд нүд ингээд нэг юм камер шиг санагдаад нэг юм
шүлтэнд ороод байгаа юм шигтэй. Тэнгүүт ингээл бүх үйл хөдлөлөө хянуулаад ирэхээр ингээд нэг юм амар тухгүй байсан ер нь бол. Тэгээд тэр үед чи яг бас нэг ихний дугаар дээр чинь бас ингээл хамгийн одоо нэг юм галзуу солиотой нар биелсэн шүү дээ. Тэгэл яг тэрний дараагаас ингээл яг удамжаар халахын гот ингээл машинд ингээл төвчрэл явж исэн хүмүүс ингээл хоорондоо ингээл яриад нөө тэнэгч явж ин гэлтэй галзууч явж ин мавч ин. Тэнгүүтээ тэгэл хэсэг бол нэлээд тохгүйсэн. Тэгэл амар юм комент энэ хардаг байсан. Тэгэл би бүр ингээл ээж рүү биччихсэн аахгүй ингээд. Тэгэхэд чи манайх яг байралцсан багаараа байралцсан. Тэгэл бас ингээл нэлээд хэцүү. Тэгэл ээж рүү бичээл ингээл хүүдэн ч хэцүү байна гэлтэй. Тэгсэн чинь тэгэл одоо тэгэл намайг явуулах дургүйсэн юм нар. Тэгэл одоо тэгэл явах тий. Чи өөрөлөх хүссэн тий. Тэгэл одоо наад бүхнийхээ амиг одоо тэгэл давахаас өөр. Тэгээ нэг хэсэг жоохон байж байгаа. Тэгэд юу нь бол зүгээр болсон. Одоо бол бүр юу ч давах болсон бүр. Хин ч юу гэж хэлжсэн. Тэгэл дотроо тэгэл сайхан салавчтай л гэж төгөлцөө. Яаж ч нөгөө сагсан дээр чинь тэгэл нэг алтгаар чинь бүгд аналист болол молдсон шүү дээ тий. Ингэх байсан бол тэх байсан, тэх байсан бол ингэх байсан. Тэрийг л хасчулах гой баг болно гэл. Тэгэл тэн дээр ямар тархалаатай болчдөг байх тий танаар. Тийм ер нь л тийм. Тэгэд яд штэ нөгөө нэг миний нэг хэлсэн үг гэдэг штэ. Заримдаа сакс тоглолдог, заримдаа сакс надаар тоглолдог гэх. Тэр яг зүгээр цаад учир нь болохоор тамирчид ер нь бол хизээч яг нэгэн хэвийн хизээч юм төгс сайн байдаггүй гэх юм уу. Тэгэд яг ингэ сайн багт нэг хүмүүс молчаад муу багт нэг л бүр ингэ молоод штэ. Тэмүүт тэгэл тийм цаахаа. Тэр нь яг утхан те заримдаа хангалттай байдаг, заримдаа хангалтгүй байдаг гэдэг юм санааг юм жоохон фаны байдлаар хэлсэн гэх юм уу. За эргээд болзор руу ороо. Битэр таарыг болзор руу оруулах гал шээ. Явчихад тах. Та хоёр маань хоёлаа сингл тэгээд манай зочд маань мэдээд байгаа манай хоёр маань. Тий гэдэг би бол хүнтэй холдож байгаа тэр сонирхолтой. Сонирхолтой байгаа юу? Тэр сонирхолтой үнийг давах хүн байвал. Яг үерхлийн төвшөнд биш, дейтний төвшөнд байгаа гэсэн үг үү? Serious date үү? Soft date үү? Ер нь бол би ер нь бол яг сүүлийн 2 жил үгүй миний яг хамгийн удаан үерхсэн үерхэл бол 5 жилээс аахгүй. Тэгээд 2 жилийн өмнө дууссан. Тэрнээс хойш би ер нь бол Америк дейт хийдэг байсан. Гэхдээ хизээч ингэж бүр юм ортуудаан хугацаанд үргэлжлэегүй. Ингээл нэг юм өсрөөл баг 2-7 хоног цаа ингээл амир өөдөнтгай ер нь бол ингээл өөдаал. Тэгсэн чи одоо уулзж байгаа хүн дээр одоогоор баг 6 сар болох гээд явчихээн. Тэгээд амир гайхалтай юм. Амжилттай шүү дээ. Ер нь гайхалтай нас. Яа нэг удаа бол гэл. Яагаад тийш гайхаж байгаа алдваа. Ихэнтэй хүн тэгээ алдчихдаг шүү. Хонгороо яаж болцдог вэ юм шүү дээ. би тэгэл яг л нөгөө уламжлалт цаг болцоо штэ тий. Тэгэл уулзаал хоол идэл тэгэл Яа зүртэй. битгүй би одоо баг өөрөөч гайхаад сүүлийн жилүүд баг өөрчлөгдөд байгаа юм уу штэ. Хүн болгонд өөр хэлчихлээ. Тий. Өөрөөч баг сүултээ ойлгохгүй штэ. Бид одоо өмнө жишээлбэл царай мараа нэг хардгүйсэн байхгүй юу. Тэгэл за тий сэтгэлэн таарчвал болно гэж боддог байсан. Хардгүй. Тий. Яг ерөнхий л арч. Тэмүүт одоо яг за эхлээд мэдээж хүн чинь ингээд нэг юм яад штэ. Гадаад төхөөрөө хүнийг сонирхлын татдаг штэ. Тий. Тэр одоо ямар хөө байдлаар одоо татагддаг гэсэн үг царай хардгүй бол. Тэр үедээ юу? Тэр үедээ тэгэл яг туу яриад үзэхээр нэг юм жинхнээс хүмүүс эдэн штэ нэг юм амар тий. Дүрсгдгүү тий. Тий. Тийм хүн амар санагдал. Тэгээд өгдөг бэсэн. Одоо болсон ч жоохон царай мөрөө хараал. Нуруу мөрөө хараал. Тэгэл энэ ихтэй өөдснийхаа хөө би бол тэгж л одоо өөрөө. Цэлмэг ер нь хэр залуу вэ? Чи ингээд гаднаас хараа. Шууд ингэ шууд тий. 10-аас 10 хооронд үнэлээ. 8 штэ. Бид хоёр бас нэг гой танилцчихсан юм аа. Амар сонирхолтой. Тэгэхэд чи яг миний нөгөө нэг яг далтайж явдаг үйсэн аахгүй. Би яг ингээд найзтайгаа машинтай явжсан. Тэгсэн чинь нэг 2 охин зураг авахулж байна. Амар жоох ингээд зураг авахулж байна. Би зураг авахулаа зогсчихсан байхгүй юу. Тэгээ яг хардуур нэг машин өнгөрөх шиг болсон. Тэгээ би нөгөө машин өнгөрчхөөр л зураг авахул нэг бодож штэ. Байгаад ийсэн байхгүй юу. Тэгээ аргашаа ирсэн чи энэ нэг юм зураг авахулцаа. Тэгээ зураг даруулчаад явсан аахгүй юу. Тэгээ явцсан. Тэгсэн чи тэрийг постлцээс тий. Тэгээд яг Instagram-ын яг олоод бичсэн юм аа. Тэгсэн чи юун дээр лафантанад сууж ийн гээд. Тэний 2-3 найзтайгаа очиж юм ярилцаад тэгсэн чи ингэж тэр бас газар суучлаа хойлоо. Би найзтайгаас чи тэгээ нэг найзтайгаа. Тэгээ нэг 2-3 лаач өчлөө. Тий. Бас дабл дейт биш. Дейт бол биш. Зүгээр яг тэр өдрөө шууд очицсан. Тэр чи яг наадмын хоёр хотод түнгүйсэн бохгүй юу? Яг. Тэгээ тиймэрхүү уулзалтуудаас гоё. Тэр уул нь юм гоё хэлсэн юм аа. Бүтэн ирж үгээд. Тэгээ таарад одоо жишээлбэл нөгөө нэг Instagram-аар тайм ай гэж орж ирэхээс илүү бас тэгээ амьдрал дээр тэгж таарах чинь гоё шүү дээ. Тэгээдсэн чинь цэдуулаа яг юу ирсэн байхгүй юу?
Дараа нь би алхаа өвдсөн чинь таарад тэгээ ирснээ амир нийттэй зөө. Чи энэ хуушаараа хаана идсэн гээд би өдөр нь хуушаар идчихсэн байхгүй юу. Тэгээ калид идсэн гэсэн чи гээд. Тэгэхээр би явахдаа айлгуутаал Instagram ч юу ингээд. Тэгээ бид хоёр Instagram-аас солилцоод тэгээ битсэн чинь орд морд ирсэн юм амир нийттэй. Тэр их ч уулзаад ирсэн байхгүй юу? Үгүй наана нь ирсэн байхгүй юу. Гэтэ тэр ер нь бол тэр хуушар бол ямар ч хамаагүй л дээ ер нь бол. Хуушруу Зүгээр яриа өгөх ер нь бол тийм. Тэгэл харин тэр нь гэхдээ фан гэсэн үгүй юу. ойлгож шүү. Чинь адилхан ихрэг орд ирж таарад тэгснээ би 6 сарын 1-ний байхгүй юу. Тэгсэн чинь зүтгэлөө би бас 6 сарын 1-ийг надад жоохон худлаа санагдаа худлаа яриад байгээд. Тэгээдсэн чинь нэрээ уулсан чинь нэр ингэсэн 6 сарын 1 юмсэн байхгүй юу. Тэгэл хөөрхөн байсан гэдэг. Тэгэл бас ясима ходорч өгсөн тий хаашаа явмаар байна тий аялах маялах гэж хөдөө явмаар байна уус явмаар байна хэцүү юм яриадсан тэгээ би ингээд за гэдэг Тэгээ болсон шалтгаан би яг асуух гэсэн чинь яг юм наа чи ирээд юм тоглоодсон байхгүй юу нэг юм жинхнээсээ ихэд тэгээд нэг юм зүгээр тоглоод тэгээ бүтэн баг 10 минут тоглолцсон зөө тэгээ би ингээд сүултээ ярианыхаа аль нь айлуудлааг нь мэдэхгүй тэгээд за тэгээ ингээд nice гэл амжилтсан гэдэг. Тэгэл тэр яриач яг хөдөө аялын маялын вагоноор аялын маялыг гэл туссан л та. Тэгээд тоглосон шүү. Тэр бол уус тэгээд тоглол. Тэгэл мазрал. Энэ хүн жинхнээсээ гэж утсан ба шүү дээ. Түлээч ямар ихтэй нэг чинь. Үгүй надад болохоор бас ингэж бодсон. Яг угаасаа ингээл нэг хүнтэй суугаа ярихаар нэг мэдэгддэг шүү дээ. Зүгээр ингээд нэг хүн шиг гоё яриад те ингээд ч мэн уу яахт жоо тоглоод би тэгээд надад тэр нь юусэн нэг юм орохгүй тэгэл за гэдэг. Тийм л байсан. Тэгээд хэрэгцсэн юм шүү дээ. Мэдсэн байсан юм шүү дээ. мэдсэн гэж ер нь тэгэл ойлгомжтой л байдаг л. Тэг ойлгомжтой л байдаг л та. Эсвэл нэг бол бүр яг чамайг бүр амар сонирхоод бүр чамд бүр яг краштай хүмүүс бол тэрийг чинь төвчээд байгаад байх л баг. Тэг яг заримдаа уурын хөргөчдөг л тээ. Тийм ер нь бол байнгын тэгээд тоглоод байвал эмэгтэй хүн ч юм бас тэсвэр төвчээр нь алдагдах байлгүй дээ. Тийм тэгэх юм байна. Тэ амар ядаргатаар яг юм. Яг ингээд pick up line хэлээд ингээд failдчихсэн тохиолдлууд байгаа юу? Тэр нь яг юм гоё орж чадаагүй, жоохон юм cringe байдлаар үлдсэн ч юм уу. Яг хэлчихсэн гоё засах гэсэн чи чадаагүй. Тэгээ бүр улам байдлыг дордуулаад нэг юм жоохон юм awkward нөхцөл байдал үүсгэжсэн тийм тохиолдлууд байдаг уу? Эсвэл дандаа л гоё бүтэмжтэй байдаг уу? Би ер нь бол дандаа л гоё оруулж иртгэлтэй ер нь бол яг харилцан ярианыхаа дундуур яг за одоо энэ үтний гэж хэлэх юм байна гэдэг яг тэрнээс шиг. Ер нь бол хүмүүсийг хараад тахт яг юм хичээсэн юмнууд амар фейлд юм санагддаг. Одоо бэлдсэн те. Тэр раймыг бэлдээг байсан юм уу? Юу? Раймыг бол бэлдээг шүү дээ. Тэгэл яг шууд тийм бэлдсэн юм ер нь бол мэдэгдэж байгаа гэдэг амар юм хичээгээл те нэг юм. Миний хаалт тэгэл миний хаалт тэгэл газар дээр нь л хосч байгаа ч тэгэл нэг хитэн яг ингээл амар хурдан сэтгэхэд гэдэг юм аа. Үгийг нь яг жоох махтаа ингээл нэг монгол хэл мэлтэн дээр ингээл нэг үг сурна штэ. Тэгмэд ойролцоо холбоотой ингээл үгнүүдийг ингээл багш нар цээжлүүлдэг байсан. Тэгэл ингээл шат матаар явж байхдаа тэр үгнүүдэд бодол ингээл тиймэрхүү хөвгтэйсэн юм байна. Тэгэл яг нэг үг яачангуу за энийг ингэж хөрөөжлөх юм байна ингэж авах юм байна. Тэгээ ер нь бол цээжилсэн байж идэг гэх юм бас юм. Цээжлэхин чаш ер нь ингээ хурдан ороод ирдэг гэх юм уу. Тэгэл яг энийг ингэж оруулаад ирээ тэгж оруулаад ирээ гэл. Тэрнээс хойш тэгэл ер нь эмэгтэй хүмүүс чамлаа надад шүлэг зөхөөхөд үг мөг гээл ер нь тэгжсэн үү? Би шүлгээ авъя. Надад өрөө мөртөг хөлтөө. Миний нэр тэр. Тэгээ яг инстаграмаар яг нэг яс юм аа нэг тэр юу лээ мичи тэгсэн нэг мөвчи өрөө нэг зураг мөр яваадсан шүү дээ. Нэг хосч юм шиг тэгсэн нэг клипний би арчлаа. Тэрэн дээр би бас нэг юм явцсан шүү дээ. Мичи юуцэлаа. Мичи хүлээх хэрэггүй болж яасан мөвжитэй болж ээчлээ. Бас нэг дөрөв мөр тавьсан. Тэгсэн чинь хүмүүс ингээд надад зөхөөдөг. Тэгээ ингээд хүн болгон зөхөөж байгаа би тэр болгоныг скриншот өөрөөх стори хийгээдсэн байхгүй юу. Тийм тэгэл интра гэж охоо юмсан. Модельхаа тэгэл чиний нэр интра би болохыг хүсдэг яг ламондра энтер гэл тэгснэ 3 дахь мөнхөр нэг андра гэх нэг модель актив байдаг ч лөө тэрнийг оруулснаа яг 4 дахь мөрөнд алдахгүй тэгснэ 4 дахь нь алдахгүй байна бицтаараа гэх нэг юм интра гэх тиймэрхүү тэр нь тэгэл амар юм фаны байцсан юм Зүрхмөттэй ямар хүн таалагдтыг одоо болцож байгаа охин дүрслэхгүй болоо яг би ер нь бол амар гадаад төрх хардаг л да. Ялангуяа би амар хардаг юм уу? Ер нь бол амар нарийнхан өндөрөхтэй дуртай юм л. Тийм тэгээд дотроосоо гэвэл амар юм хошин шогийн мэдрэмжтэй. Тэгээд юм хьюмор сайн ойлгодог. Тэгээд амар юм гой хариултууд хэлдэг. Тэгээд ер нь бол тархи толгоогоор үдэдэг хөлтүүд ер нь бол дуртай. Хөлтүүд
харагдаж шүү дээ. Гэтэ ер нь humor амар чухал тий. Дэйхэн дээр ч юм дээр ч тий. Англиуны хэл сайл дүрслэлээ. Жилдээ буах бүр намайг борлуулах гэдэг юм уу? Яа би орж ирсэн эрэхтэй зочин болгоод намайг шахах гэдэг. Манай үзэгчд үрт намайг шахан за нэг зочин оронгууд манай англи энэ хоёрт нэг юм байдаг гэл. Chemistry байгаад байл. Бүгд дэмжээ. Би чинь ер нь яг нөгөө багасаа ер нь ингээ нөгөө хүмүүстэй ингээ нэг юм яриа хөрөө нийлээд ингээ сурцсан гэх юм уу ингээ нэг яриа таарахгүй байсан ч гэсэндээ ингээ тэр хүн тааруулаад яриад сурцсан болохоор нөгөө орж байгаа зочидтойгоо ингээ нөгөө байнга яриа нийлээл инээлдээд ангууд намаа ингээл хоёрын дунд нэг юм байна хоёрын дунд нэг юм байна энэ хоёр өмнө уулзч ирсэн юм байна гэж амар хэцүү. Манай ерөөс ч мал уулзсан юм тий. Тайрын дунд юм биш үү? Гого тэр болцоо гэх юм уу, маазралт гэх юм уу мэдгүй. Хийж сайж болцоо биш. Дурсан юм да. Тийм амар сонирхолтой. Тэр сонирхолтой танилцчихсан юм байна. Тэгж танилцсан хүмүүс бас амар юу байдаг шүү дээ нэг юм. Сайн найзууд болдог. Сайн найзлж тэр харилцаа цаашаа бас гоё үргэлжлэх магадлалтай. Сэтгэл амар төрдөг гэх юм уу. Тэгэхгүй ингээл нэг юм зам мэдгүй яг нэг. За Instagram-аар танилцгаас л илүү ах. Харин тийм тий. Сошиалар танилцаас боддор болцсон хамаагүй илүү. Хонгорхон хэр болцож байна. Би яг 7 хоногийн өмнө болцдоо. Тийм. Битгүй тэгтэнх амар таалагдаад байгаа бол биш. Биш үлээ. Би тэгээд таалагдахгүй юм байна да гэх. За чиш надад таалагдахгүй юм байна. Хоёр дахь болзоо нийсэн. Тэгээд яг нөгөө хүнд нэг буруу ахгүй зүгээр надад нэг юм жоохон бүр үнэхээр таалагддгүй шүү дээ. Тэгээд нэг юм хичээгээд ингэсэн ч тэгээд би тэгээд за болио дөө. Гэтэ ер нь яг анханасаа нэг тийм хүчтэй мэдрэмж өгөөгүй харилцаа яг цаашаа үргэлжлэхэд жоохон хэцүү байгаад санагддаг л та. Яг зарим хүмүүс болохоор ингээд дастай юмаа гэдэг байгаа байхгүй. Би болохоор амьдралтай хүнд дасч үзээгүй хүн байгаа байхгүй. Тэгтээ бас хайран хугацаа байгаа шүү дээ. Юундаа пүү ах дасдаг уу? Гөө. Нэг ямар хүн дасаж цээ бол бас дасахгүй үстэй. Анханасаа л хүчтэй л явна үстэй үгүй юу? Яг дасныг болохоор яг ингээд удаан хугацаанд байж байгаа тэгээд байхгүй болохоор яг дассан гэдэг амар мэдэрч юм лээ. Тэрнээс шиг нэг юм хамт байсараа даснаа бол нэг амар мэдрэхгүй. Үерхэх дунд бол дасна гэдэг чинь нэг өөртөө ингээд хамт цагийг өнгөрүүлж ийн гэдэг чинь тасж байгаа шүү дээ. Тэгэхгүй яг юм зүгээр байж байгаа дасны үлээгээд байх юм бол тэр болж байгаа. Харин таалагдахгүй байгаа хүн тэгээ хамт байсаар байгаа дасгаа хүлээгээд байгаад байна гэдэг чинь юу нэг хэцүү зүйл. Тэр бол хотлаа л та. хийж өвчин болно гэж байхгүй хөө. Тэр чинь нэг өөрийгөө хүчилж ийн гэсэн үгтэй бас нэг талаараа. За хамтран ажиллагчаа та бүхэн байна. Энэ дооч юм. Бид бүхэн Тиногийн офсоос яг одоо бичиж байна. Тэгээд энэ миний ажлын газар. Тэгээд Тино маань одоо та бүхний гар дээр очиод одоо 2-3 сар болсон байна. За тэгтээ бид бүхэн одоо үндсэн яг бүрстэ бодоо олгоё гэдэг бүтээгдэхүүнүүдэд гараахан оруулаагүй байгаа. Яг ингээ хөгжүүлж байгаа байхгүй бид нар. Grab-тэй одоо хамтын ажиллагаатай бид нар ч Grab Maps-тэй хамтын ажиллагаатай байдаг. Тэгээд тэр болтол та бүхэн Grab application-а Grab гэж одоо солирч байна. Тино application-а та бүхэн татаж байгаарай. Тино дээр маань одоо power bank түрээслэх, за тэгээ кофе авах гэдэг ч юм уу, vending машина, төлбөр тооцоо хийх альсгүй манай ухаалаг өргөр гэж байдаг. Тэрийг онгойлгох гэх мэтчлэн нилээдэн үйлдэлүүд байгаа. Та бүхэн ард арчаа. Тэр та бүхэн тэрнээс өмнө Тиногоо бүгдээрээ татаад байж байгаарай. Тэгээд утан утахгүй бид бүхэн ар араас нь одоо маш гоё одоо үйлчлэгнүүдийг нэвтрүүлэх болно. За оглуулсан юм стандартны технологиг бид нар Монгол одоо инженерүүдийнхаа урахантай хослуулад бүр маш гоё бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа шүү. Тэгээд бид нар яг үнэнгээл л явж байгаа. Бид нар нэг нэгээр бүтээгдэхүүнээ оруулж байгаа, үзэж байгаа, туршиж байгаа болохгүй байх юм бол ингээд цасаа явж байгаа. Яг л органик бизнес яаж явдаг вэ? Яг тэр шиг нь явж байгаа. Тэгээд бид нарт итгээд үйлчлүүлж байгаа хүмүүстээ бас баярлалаа. Та бүхэн ч гэсэн татаад байгаараа. Ялангуяа та энэ өвөл гадаад явах жоох юм бол яг таны утсанд чинь байж авах ёстой шүү. Тунгуудахгүй бид нар бас нэг гоё биелэг задлах болно. Тэгэхээр тэрийг үлээгээд Tino аппликейшнээ татж байгаарай. Tino бол таны супер аппликейшн. Таач мөр мастер юм биш дээ. Зөвхөн social media-ийн хэрэглэгч нартаа зориулан Tino Charge түрээсийн power bank-ыг эхний удаа үнгүй ашиглах эрхийг бэлгэлж байна. Танд хамгийн ойр байрлах Tino Charge түрээсийн power bank-а амжиж түрээслээрэй. Урамшуулал 10 дугаар сарын 31-нийг дуустал. Tino Charge танд ойрхон. Сүүлийн үеийн яригчдтэй гоё цэмбэр болчихжээ тий. Жохон махад яг аригчин гэдэг зүйл. Зээднийх уудгүй үстэй. Нодгүй. Би бол чамаа нэг тийм сохтуу мохтуу байхыг чинь бол бараг харж байгаагүй хаа. Тэр нь уухгүй шавуудаад байгаа бололтой л харагдаад идэв шүү. Тийм шүү дээ. Би ч энэ бүр сурцсан. Өөрөө хөгжөлтэй аваа сурцсан. Манай найз тэгсэн байхгүй юу? Энэ цээ бааранд яах гэж орж ирдэг юм бол гэл тэхгүй. Тэгэхээр би яасан гэсэн чинь тэр хараач гэдэгс би ингээ харсан чи цээ ингээ техник дэр ингээ хоошоо наглаа зогссон заяа. Тэсний ингээ юм хайлт ингээ ярваацсан заяа. Тэсний ингээ урдуур зөрсөн хүн болгоно. Яг ингээ дээрээс нь доош нь харснаа. Яг
Тэгээ баандас амар хүмүүс шалах гэж ордог ер нь амар шаач сантай тэгэл Монгол ах нар байдаг шүү дээ. Пижактай тэгэл яг жоохон октод руу тэнэгтэж орж ирж бэрдэгтэй. Тэр болгоныг нь харж шалах гоё. Тэс амар юу юм анхаарал хүсч ордог гэсэн юм шиг лээ. Анхаарал attention хүсч ордог гэсэн юм шиг л. Тэгэл нэг тийм пони мони ашигладаг ч юм уу. Тэр удаас насных гэхүү те. Насных гэхүү эсвэл 168. Ер нь одоо та яг клуб руу яг ямар зорилготой одоо ордог вэ? Зарим хүмүүс бол яг ингээ хөгжмийг сонсох гэж ордог бас нэг бүлэг хүмүүс байна. А зарим нь бол зүгээр л уух гэж ордог хүмүүс байна. А зарим нь болохоор хин нэгэнтэй таарах гэж эсвэл хин нэгэнтэй танилцах гэж ордог тийм зорилготой хүмүүс байна. Гэхдээ өмнөх нэг подкастн дээр хэлжсэн байж магадгүй. Манай нэг эрэгтэй найз болохоор яг нэг тэртээ нэг сингл байх тэр нэг жилдээ үнсэлцэх зорилготой ордог гэсэн. Бүрөө Тийм. Зүгээр тийм. Зүгээр өнөөдөр баар орж хин нэгэнтэй үнсэлцэн гэсэн тийм зорилготой шоу. Гоё шүү дээ. Зорилготой шоуд тий. Тийм. Тэгэхээр одоо та хэдийн зорилго яг ямар бэ? За пүүх хариулъя. За пүүх. Хариулъя. Тэр яг наснаас ондоохоо. Тийм. Тэд нас нь тийм, тэд нас нь тийм, тэд нас нь тийм. Тэгээ та яах гэж орд? Би танараас асууж тийм л хэлж байна. Биэлч үү. За. Би бол эрт орж эхэлсэн клубын амьдралт яг 19 мөсtöд орж ирсэн. Тийм одоо амар орж эхэлсэн. Би 19-д орж ирсэн. Тэр үед ч яг нөө Instagram-ийн story энэ амар их яадаг гэсэн. Хүмүүс нөө нэг айгүй хаанаа харуулдаг гэсэн. Тэгэл ингээл нэг юм таалагддаг өхөө энэ яг ингээл club story энэ хийсэн маа тэгэл таарах гэж ер нь бол амар ордог гэсэн. Тэгээд жоохон явж эхлээд жоохон хугацаа өнгөрсөний дараа тэр нэг юм Zoxy гэдэг нэг DJ бас яг контентаас шинээр тоглож эхэлж ирсэн юм аа. Тэр хүний яг юм. Тийм. Тэр хүний яг юм хөгжим бүр амар таалагдаж. Тэгээд яс хөгжим сонсгож нэг хэсэг ордог. Тэгээд хажуугаар нь тэгэл хүн таах гэж орно шүү дээ. Хүмүүс хэлтэй хотлоо ярьдаг шүү дээ. Тэгэл юм. Би бол яг хүмүүнтэй танилцах ч юм уу те. Ийм хаана хөрх охин байна ч юм уу. Тиймэрхүү байдлаар яг хөрдөгс. Хоёр мөр. Дийлс болсон ч шүү. Би бол тийш нэг юм яаж чичирч мичирт нэг юм ах нар шиг нэг юм улаан цай ботсноо хайчих юм ячих гэсэн нэг юм холдохгүй ингээд араас нь дагаад яваад идэж шүү дээ. Өө гээ. Тийм хамгийн юу бол хүн эмхтэн бүжиглэжсэн чинь ард нь ингээд таарч хамгийн юу гэдэг. Наагаад тийм тэр бас гоё дээ. Тэр химлэр норж орж ичээ. Би яг ингээд клубад одоо юу гэдэг нэг юм бас хэцүү бүжгэлдэг нэг төрөл хүмүүс байдаг шүү дээ. Яг нэг ганцаархнаа байгаа. Тэр хүн гоё мэдээж хүснээрээ өөрийнхөө бүжиглэж болно. Гэтэ яг эргэн тойронд байхгүй юм шиг ингээд мөрөөл цохоол тий үсрээл эсвэл ингээд амар мэдрэмжгүй ингээд бичлэгчлэгэнд нормалгүй байх чинь ингээд 05 дээр спич асаачаал ингээд зогсоод тийцгээс хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр хүмүүстэй тэмцэх арга олсон. Эргүүлээд яг тэр үйлдэлийг хийх хэрэгтэй юм билээ. Одоо ингээд өдсөн тохоо. Тэгээ ингээд тарангууд амар инээсэн бүжигч байгаа. Тийм бол тэрхүү уулж чадахгүй. Яг л өөрөө тэгжсэн учраас ингээд тэгэхгүй ингээд хөөе жоо хайтаан бүжиглээч энэ ч юм бол тэр чинь нэг уур амьсгалаас эвгүй болчих гээд шүү дээ. Тэнгүүд яг өөртөө адилхан амар яг ингээд өөрийг төлөөж мүлхээ бүжиглээд тэгээ ингээд эргээд гайхаад тарангууд нөөдөөс хараа. Юу ч чаддаг тэгмүүд нөгөө хүн чинь ингээд юу ч хэлж чадахгүй ингээд жоохон хөдөлгөөнөө хянаад эхэлдэг юм байлээ шүү. Манайх энэ сонгодог арга. Яг хөө эмхтэй хүмүүс айгүй бах. Эрэгтэй хүмүүс чинь тэгээ шууд задаа нүдэн бол юм бол яг согтуу мохтоо үед бол нэг бүлэлцтэй гал авна шүү дээ. Тийм тэгэл ер нь бол бас тиймэрхүү хүмүүс амар айж явт юм аа. Тэр нэг зодоо эхлэж байгаа үед октод нь салгах бол бас хэрэггүй юм шиг байна. Ороод баг зөвхүүлээд хараад идэв үстэй тий. Тэрнээсээ биш салгаад эхлэнгүүд улам өнгөрөөд улам өглөөд байдаг. Яг нэг юм тэгдэг бах. Зүр хайчих хэрэгтэй юм. Зүнхэн ингээд хайчдаг. Тэнгүүд нөгөө чи зодч чи зодч гэсэн л үү. Сайхан нийлчих энэ төр гэж байна. Талбайгаа гарчих гэдэг. Халаадаг гэдэг. Той гараад очиж олцгоо би бүжиглээд байж юм. Бас нэг юм улаан цайм нэг хүнтэй муудалцах гэж нэг юм асуудал үүсэх гэж орж ирдэг хүмүүс байдагтэй нэг. Тэгвэл яг саний хүн дээр дахиад нэг нэмэлт юу юм бэ? Зодоо хийх гэж бас шоуддаг хүмүүс. Бэлэн байж идэв шүү дээ. Нэг хальт өвчүүл бараг шууд ингэж гээ. Бас улаан цайм ингээд зайгаа бариад яваад хат бүр өөрөө ингэж бараг мөргсөн. Яа даа. Яг улаан цайм тэгдгүүлтэй тий санамсаргүй ингээд бас гээд нэг юм одоо контакт үүсэн шүү дээ баамд чинь зөндөл нааш. Тэгэл намхан залуучууд энэ төр ингээл яалчгүй мүр зүр мөргөөл уралдаг л та. Толгойн мөргөөл гэдэг. Тэгэл санамсаргүй ингээл яалчгүй санамсаргүй яачих юм чи тэгэл ингээл яхан гот ингээл бүр доороос ингээл яа мохатай бараг шууд харт тэгэл шууд айгаад заавчлаараа гэл би юу нэлт тэгэл шууд заавчлаараа гэл мүр зүрэн дээр гараа хүрээ шууд явчихдаг л та юм. Толгойн дээр ингээл. Толгойн дээр чи тэгвэл шууд зохиолч та. Тэгэл заавчлаараа гэл мөрөн дээр нь яагаад тэгэл нэг юм хөрх инээдэг ч юм уу те скол нэг пис гаргаал. Тэгээд явчихдаг. Тухтаачдаг ер нь бол. Би тэгээ нэг юм зодоо болчихсон аахгүй юу?
Тэг зодон болоод нэг юм бас ингээл нэг юм гартаа ирсэн юм маш идчих маадгүй те тэнсэн юм доногдчих маадгүй гэдэг. Тэгээд эрэгтэй хүмүүс чинь нэг юм бие бинийгаа тулхилцэл нэг юм амар ингээл олныг хамардаг шүү дээ. Тэг би яг аагаад нэг 0 руу орсон хгүй юу? Эмхтэй 0 руу орсон. Тэгсэн чи яг нэг эмхтэй бүр ингээд өмдөө татчихжээ бүр. Тэгээ буцаа гарах гэсэн чи нөгөө нэг яг хаалхан дээр зодолтоо наа. Тэгээ нөгөө охинтойгоо заавчлаараа ингээд гадаа зодоо молчин энэ гэдэг. Тийм бас. Тамирчин хүн бас элдв бүсийн зодоо модоноос хол байхгүй бэлтгэл класч бол бас лайв. Ер нь тамирчин ч гэлтгүү тэгэл ер нь тэгэл нэг юм гоё хөвгөлтэй байх хоёрыг гэж. Хөвгөлтэй байх гэж орж ирэл нэг юм гимгүү явж байгаа л хохирчдэгтэй тэгэл нэг юм асаараа нэг ямар нэг асуудалтай болчихвол амар хайрласаа. Зөндөө түүхүүд гарч тий. Зүгээр сайхан орой шоудах гэж гарсан чинь. Би бол нэг охиноос гараад учраалчи гэдэг үг сонсоод бүр шокнд болсон. Үшээ за. Өчи ганцаараа учраалаарай. Манай нэг эмэгтэй найзыг ингээд зүгээр ингээд алхаа явчихсан чи яг нөгөө жигнэсээ ингээд хүчээр ингээд мөрлөөд тэгээ манай найз ирэж хараа яа даам бэ энэ гэсэн чи юу нэ гэж мүгээд. Йоо за ямар. Миний ингээд бүр үнэхээр хөөхөн охин гэж боддог байсан тийм охин байсан зав. Тэгээ би бүр ингээд шууд ингээд шокнд орчихсон нөгөө охиныг тэгэнгүүт. Тэгээ би ингээд үу яа даам бэ ингээд эмэгтэй хүмүүсээ чи зүгээр хэл амаараа учруулж болохгүй байгаа юм уу? Яагаад ингэж амар ууралж муурлаад байгаа юм бэ гэ би ингээд тэгсэхгүй. Чи дугаа зүгээр гараад учруулчих гэ. Би Йоо зайц. би бүр ингээд Айлгаж шүү. Тэгээс шууд айсан за би ингээд шууд айгаад гараа зодуулж байгаагаар өөрийгөө төсөөлж үсээ. Шууд overthink хийж мэгээ би бүр ингээд амар айгаа байжсэн чи яг манай найз их чинь гарч ирээдсэн чи тэр их чинь тэр охтуудыг таньдаг байж тараа. Тэгээ яасан манай дүүнөр байгаа яагаад байгаа энэ гингүүт би аяа яваад. Тийм бас нэг амар юм хүн бол амар бэ гэдэг. Манай эдэд ер нь хосороо шоудах ямар санагддаг вэ? Хосороо шоудахаар явах гайгүй. Гэтэ манай X удаа амар хартай байсан байхгүй юу? Тэвэнгүүт нэг юм ядаргаатай. Номл бол хаартаа тэгээд нэг юм жоохон болохгүй. Гүйгүй хаарж маргууш зүгээр ингээ гүрч мөрчөнгүүт ч юм бүр кино зүгээр ёо. Хогч би одоо ярина гэдэг. Яах гэж тэгсэйгээ. Хартай хүн өөрөө. Хартай хүмүүс ер нь хэцүү. Би одоо жоохон гайхаад байна зөө. Одоо манай X-үүд ер нь хартай байсан за. Би одоо бол нэг юм хартгаар юм хийгээгүй шүү дээ. Тэгж байгаад л амар хартаал ятаргаатай шүү. Тэгээ одоо ер нь жоохон тиймэрхүү төрлийн хүмүүсээс бол шүү зайгаа авч байгаа. Өөрөө хартай хүнтэй байж байгаад өөр зүгээр эрүүл relationship-д орохоор чи өөрөө хартай юм шиг санагдчихсэн үү? Гүү би ер нь гайгүй. Би нэг амар хардч мардаад гэдэг юм. Би тэгтээ тэр хардталтыг бол ер нь жоохон insecure лах гэж одоо тэгэл тийм шүү. Хог хүн өөртөө толгомддог л асуудалтай тэр нөгөө хүн дээрээ биш. Нэг талаасаа яг insecure юм байгаа. Нөгөө талаасаа өөрөө нотой хүн бас хартай байдаг гэж би яг боддог. Энэ өөрөө яг тэгээд байдаг болохоор нөгөө хүнээс ингэж бодоод тэгж бодож бас харддаг юм байлээ. Хар бол нэг тийм сайхан зүйл бол биш. Гэтэ харамлуулах бол бас яг гоё шүү дээ. Жижигхэн жоохон тийм байвал бас яг гоё. Тэрнээс жоохон амар байвал жоохон амар санагдчихна. Надад яа тэр чанта яа гэж удаан ярьж өсөд байгаа юм аа. Тонч мэнэлтэй. Нэг хүнтэй мэдлэлчингүүд гэлээ. Йоо жоохон тийм байсан. Би бол яа. Тэ нөгөө нэг гүй эн чинь ингээд найз штэ эсвэл танд хүнд арчлаа штэ гэх хилэнгүүт яаснаа нэг маа өмөрөд байгаа мó гэл хэлсэн. За тэгээд би бүр за болъё гэх тээ. Болчихсон. Салсан дээр штэ тийм харин тийм. Ямар хүн тутсан биш ч одоо Монгол сайхан залууч үзэн байна тийм ээ бас. Болзон дээр гоё шууд хамт ингэ шоудаад хангаут хийж гарч үзэж байсан. Тэгжсэн. Тийм. Би л тэгжсэн. Багшаа би тэгжсэн. Үтсэн сэтгэлдлийг чинь л асуугаад байна л та. Манайхаа бүгдээрээ үтсэн хаяад байх юм. Цаашаа үргэлжлүүлээ чи жоохон үгээ аваатай явна шүү. Тэгсэн надад үнээр гоё байсан багшаа тэр үе. Багшаа. Ихний дэйт мэйтэн дээр одоо нөө юм хангаут хийж байгаа адил тэгээ динер идэж мэдчихэж ч юм уу тэгээ үргэлжлүүлээ шоодч модох гоё юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгэл нөө хоёулахаа юм шин дээрээ байгаа тэгэнгүүт нэг юм цуг байгаа. Тэр чинь бас тэгээ бас бяцхан шалгалт явж байгаа шүү дээ. Шоодж явахдаа хэрэг яаж хийж байгаа. Тэгээ хэрэг хүн таньж дээ. Хинтэй ангалцж дээ. Би бол нэг асуухгүй л дээ. Тэгэл тэгтээ бас амар юм. Би амар яждаг гэх юм уу. Яг нэг юм дургу мургу өсгөө болвол инжтэй гэж боддог байсан хүнтэй чинь амар мэдлээл хүүе тэр гээл тэрвэлдэж авч маад байвал үс юм уу те. Тэгвэл би бол амар шаалт тийм аа. Шаалт ингээл яжлаа л ингээл хийгээл те. Чи наатхантайгаа ингэд юм уу те гэж байл нэг юм. За арай полимал хийгээл нэг юм хатаа. Арай чамаа би юм биш бодаагүй шүү дээ. Гэтэ тэрийг нэг ууралсан маягаар шингээл нэг явуулт штэ юм яжлаа л ингээл тиймэрхүү байдлаар амар илэрхийлдэг. Яг нэг орд морд ярмааргүй байгаа гэсэндээ манай ихрэг ордныхан ер нь юм дургу байгаа юм аа юм жоохон жоок маягаар шингээж оруулдаг хүмүүс шиг санагдаад тийм нас гоё гоё чадвар ер нь. Ууралгүйгээр нэг юм яриан дундуураа нэг хайлт ингэж чихчээж байгаа тийм.
Тэгснэ ингээд уурлахгүй байгаа юм шигээр хэрнээ тэрийг нэг жоох ингээд нэг юм дургуслаа тийм дургуслаа нэг хальт илэрхийлээд чиний тэр нэг бүжиг шиг. юм бүжиг нэг тий. Тэр чинь бол бас эргүүлээд тэр хүнийг бас яжлаад байна шүү дээ. Энэ тиймэрхүү байдлаар би бас ер нь бас дургуслаа илэрхийлдэг. Уурлахаасаа илүү. Тийм би бас ер нь жоохон хийгээд идэв. тийм ер нь жоохон юм Инээж байгаа л хийгээд идэв. Тийм тэгэл шалчаад идэг юм уу тийм тийм. Таагаар яг тэгдэм шүү дээ. Хүнтээс итгэнэгчээс нэг хийсээр байгаа юм байна. Хүнтэй сэтгэнэгч жагаад доромжилчод байгаа юм гэдэг шүү дээ. Яг хүнтэй сэтгэнэгч бас хаяатаа сонирхолтой гоё юм шүү. Цэлмгийн одоо нөгөө эмгтээчүүдээс харж чаддгүй юмнууд нь юу вэ? Ойлээ гэдэг. Fuck гэж одоо нэг бүр юм юу вэ гэдэг тийм юм өгдөг. Бараг red flag нөө. Тийм. Яг ихний ээлжинд бол яг дейтний хувьд гэх юм бол одоо 1-2 дейт одоо ингээд дейт хийжтэй. Тэмүүт нэг юм дүр хэсэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм лаг хүний дүрд ордог ч юм уу те. Тийм сквал нэг юм хохирогчийн дүрд ордог ч юм уу те. Ер нь бол би ингээд нэг юм уулзах байгаа хүн амар судалсан байж идэг л та. Тийм тэгэл яг ингээд үнэ ярих нь хотлоо ярих нь гэл ингээд яг ер нь бол ингээд хотлоо ярьж байгаа нэг амар сайн мэдчихдэг. Тэгэл яг ер нь бол яг эмэгтэй хүн дөршилтгүй ер нь бол ямар нэг харилцаан дээр яг нэг юм чадахгүй байж чаддаг хүний дүр хэсэгтэй ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс тийм тийм яг мэдээд ах чинь ингээд тэрний оронд яг ингээд үннээр нь ингээд яг дүр хэсэхгүй байгаа юм чи ер нь амар мэдэгддэг тэдс яг өөрт цогтой шүү дээ. Тэгэд ер нь бол тэг урт хугацаанд гэх юм бол ер нь бол ингээд яг тутансаад ирүүл нэг юм хариуцлагагүй байдал амар яадаг унтраадаг гэх юм уу. Тэг би бас өөрөө жоохон байдлаа амар хийж тишээ чигээддэг гэх юм уу. Тэгээд наадтай ер нь бол бас юм урт хугацааны үерхэлж авах хэцүү. Яад үл би нэг 5 жил үерхэж байсан гэхээр би тэр охиныг бас 5 жил бас сэгацсан. Бүр үнэхээр бүр тэгээд би ер нь аль тэр хүнээс хойш хинтэж баг урт хугацааны харилцаа дими юм байна гэдгийг ойлгосон яг. Дими юм бэ нөө. Нөгөө хүнд амар хэцүү. Нөгөө хүнд айгүй хэцүү байхгүй. Яад гэвэл би нэг жоохон bipolar дуу. Тэгэл ингээл нэг бол бүр ингээл амар хайртай юм шиг санагддаг бүр ингээл. Тэгэл энэ охноос өөр тий хөрх охин байхгүй тий. Тэгэл ингээл амар хайртай илэрхийлдэг тий. Тэгэл ингээл энэ их удаа үргэлжлэхгүй л тий. Тэгэл нэг юм 7 хоног ч юм уу тий 11-ийн дараа ингээл бүр танихгүй хүн шиг байдаг юм. Юм аим шиг түүх ярьсан. Тэгэл ингээл хайргүй юм шиг тий ингээл энэ хүнтэй худлаач юм шиг тий. Ингээл амар эргэлцдэг ингээл дотроо ингээл амар зөрчилдөг. Тэгэл ингээл заримдаа ингээл ямар ч ингээл бүр ингээл танихгүй хүн шигч байждаг те ингээл амар хоосон юм ярьдггүй. Тэгэл ингээл амар муухай хүүтэн хүндий мэдрэмж өгдөг. Заримдаа болохоор бүр амар халуун дотн те чамаас хийж авахгүй те би чамд хайртай гэж хэлдэггүй л те. Би чамд хайртай гэж бол хэлэхгүй л. Тэгэл яалтч үү би бас өөрийгөө бас сайн мэддэггүй байсан юм аа. Яг яадаа ойлгохгүй. Тэгэл яг 18-аас яг үерхэд 23 хүртэл үерхсэн. Тэгээ тэр оронд яг ингээл за би ер нь иймэрхүү юм байна. Тэгэл тэр хүний яг хэлдэг мэдрэмжүүдийг ингээл авсараа гал бүр ингээ яатсан. Ер нь аль наадтай яг богино хугацаанд байвал амар гоё юм. Богино хугацаанд байгаарай. Ер нь бол тийм богино хугацаанд байвал бүр амар хөвгчлөлтэй, амар сонирхолтой. Тэгээд ер нь бол амар мартаглагааргүй дурсамж ер нь бол нэг юм өдөртэй амьдралт чинь амар гоё. Хэсэгхэн зуураас гоё болж ирнэ. Тэгээд урт хугацаанд байвал тэгээд тэр болгоныг чинь буцаад 2 дахин ингээд муухай жишээ ядаргаатай байдлаар солихоо. Тэгвэл өөрийгөө ойлгохгүй байгаа юм чинь чамааг нөгөө хүн чинь бүр ойлгохгүй л тээ. Тийм ер нь л тийм. Тэгээд би яг тэр үедээ ингээд яачдаг хгүй ингээд өөрийгөө ингээд тусгаарлцдаг ер нь бол хүмүүсээс авруу орчд юм шүү дээ. Тийм юу нь ганцаараа аж ингээд энерги нөхдөг гэх юм уу. Тэгээ тэр үед ясна ингээд намаа ингээд те шалгалтаа дадлага болчлоо те яач ба ич вэ те чи надад хайргүй болцсон юм уу гэх. Тэгээ сүүл рүү мэддэг болцсон байсан л та. Тэгээд яг өрхөөдлөө. Тийм тэгээд яг тэр хүнийг тийхээс ер нь бол би ч өөрөө залхсан. Тэгээд ер нь бол хүнтэй бас нэг юм удаан хугацаанд орхосоос өөрөө ингээд айчдаг гэх юм уу. Тэгээд ингээд нэг юм харилцаа эхлээл айгу гоё болж штэ. Тэгэл яг ингээл айгу гоё болоод хин хиндээ ингээл би бинаа нэгээл тэнгүүтээ би ингээд өөр ингээд айгаад цухтаачдаг гэх юм уу. Яг нөгөө нэг навшийн байдалд оруулчих гэх. Би чам таартай гэхдээ аим биш. Би яд чи нэг жоох лайтай. Яа за өөрөөсөө ядчихлаа. Эсвэл зүгээр жоох спейсэл хэрэгтэй юм шүү те. Нэг байнгын ихгүй. Нэг яахтаа ингээд энерги зарцуулчт юм шүү. Одоо зүгээр жишээ авах юм бол 1-7 хоногт яг тэр хүнд бүр яг хамаг энерги 2-7 хоногийнхаа энергийг бүгдийг нөгөнгүүтлээ дараагийн 7 хоногт ямар ч энергигүй болонгуудаа зүгээр зайгаа ойронгуудаа тэр орондоо энерги нөгчөөсөө буцаж гарч ирээд ингээ тэрийгээ дахиж зарцуулчаад ингэ яваад идэм шүү. Энерги жоохон буруу хуваарлаад байна. Гарч ирээгүй байна. Тийм цэлмигийг давах хэрэгтэй л юм байна л та.
Ер нь бол Сэлмгээр сэгээддэг хүн гарч ирж сэлмгээр бүхэн дуусчихсан. Яргаллаа тосоо. Сэлмэг сигээд дуулаад гүгээд тэгэл дуусах хэрэгтэй юм байна. Дуусах хэрэгтэй. Бодож Би яг тэр яг охиныг бас амар яа тийм аа хөргөдд юм аа бүр амар хэцөөдөг гэсэн ингээл би ч ингээл хөрөг ойлгохгүй тэр ч намайг ойлгохгүй хин чиг намайг ойлгохгүй те гэл бүр намайг яг тийм би ингээд амар хоосон болчдөг Кино байсан. хоосон болчдөг юу өсөд байгаа мэдгүй химнаас ингээл уутгар хоног мэдэрдэг тэгэл ингээл юунаас ч ингээл таашаалахгүй тэнгүүтээ ингээл унтж босч ирэл жижиг юмнаас амар их таашаал авдаг ч юм уу тэгэл амар баяр хүртэй бүх хүнийг хайрлаа те бүх хүнд ингээл бүх юмнаас гоё таашаал аваад ингээл амар баяр хүртэй. Ийм нэг амар том султал байна. Тэгэл манай гэрийнхэн ч мэддэг. Тэгэл хин чамтай сууж ирнэ бол ингээл тамлуулах бол юм. Юу. Ямар хэцүү бэ те? Юу. Гэтэ 30 морч гараа гайг болч магадгүй баха. Доктор ч одоо байгаа relationship чинь гайгүй л байгаа шүү дээ. Тий одоо л баа гайгүй. Гэтэ бас яг үе энийг мэдрүүлж байгаа би. Гэтэ өөрийн хүсэл дээр биш. Яг угаасаа л яг хоосон болчтой эсвэл ингээл олоолаа ингээл ханг аут энэ гэж яхад ингээл би ингээл ганцаараа ингээл хүмүүс яриа сонирхолгүй. Тэнд юусэн ингээл би нэж идэг гэрнээ сэтгэл санаа байж идэггүй. Тэгэл нөгөө хүн гайхаж амж чи яатсан ингээл те бидэртээ дургуун те. Хүн надад юусоо тийм ямар ч юу байхгүй. Мэдрэмж авахгүй те. Тийм үедээ бас ингээл зүгээр л яг очихгүй байсан намаагүй дээр юм лээ. Шууд яг би юм биш үү гэдгийг хэлээ. Наад хүмүүс байдаг мэдрэмж авахаа бас. Тийм нормал юм биш үү? Гэхдээ миний бол бүр юм жоохон бүр юм аюулын тооны төвшөндөө. Аюулын төвшөндөө. Нөгөө хүнийг бас стресстүүлдэг гэх юм уу? Яалтчгүй үнэхээр яг би тэгээ яг тэр хүний оролж байгаа стрессж байгаа энтрийг харангуут бүр олон яг өвтө амир яадаг ч юм уу, дургуалдаг ч юм уу. Тэгээ ингээд энэ байдлаас гармаар байна гэл. Тэгсэрний ерөөсөж чадахгүй. Гэхдээ гайвуултай. Яг юм болдог гэдэгтэй. Болгоно хотын ингээд дахиад өөрөө болохгүй гэдэг. Тийм шүү дээ. Нормал шүү дээ. Тэсгүй бол өөрийгөөс ингэдэг кодлцсон юм болов уу? Кодлоогүй үнэхээр яг бүр үнэхээр л ингээд тийм аа бүр. Хонгороод одоо түүлийн юм сул тал байгаа юу? Ер нь харилцаан дээр нөгөө хүний гарал зүв байлгадаг. Тийм. Яг уу мартчихад байдаг сул тал байдаг. Би бас яг жоохон тэгээд идэг. Одоо яг юм сошиал энерги байхгүй болчихдээ штэ хүнтэй юм хаяа те зүгээр ганцаараа 50 баймаар ингээд. Тэгээд тэр үедээ би зүгээр чимэг болчдөг байхгүй юу? Юм ярьдгүү. Бис таас штэ. Тийм үү. Тийм хэрэлтгээрээ ч гэсэн ер нь жоохон чимэг болчтой. Тэгээ тэр нь явандаа жоохон асуудал юм шиг бэлээ. Би зүгээр анзаархаар тийм коммуникашн эрэхтэй. Тэгж байхад нөгөө чимэг болчтой. Тийм ингээ. Яг. Тийм тэгээд яг ярилц гэдэг ярь гэдэг. Тэгээд тэмүүд яг ярих юм байхгүй. Хоосон. Тэгэл нөгөө нэг харин тийм юу ярих юм. Өөдөөс нэг хэрүүлэхсэд байгаа юм шиг тийм гүжүүлээд байгаа юм шиг мэдрэмж өгöd. Тэмүүд яг ингээл үннээ хэлэнгүүт. Яг ойлгодог л да. Гэтэ ингээд яг ингээд тэр хүн ингээд бас зарим үед мэдээж амир одоо ингээд өөрөө амир одоо ингээд хамт ингээд цагийг өнгөрөх ч юм уу те. Тим байхад нэг би юм болчихвол нөгөө амир юу штэ мангар штэ ер нь. Тэгэхээр миний тавар байхаа болчиход байгаа юм нь л тавар ч ийм үед нэг тийм цэлмэг түүний найзууд гэдэг шоолох гэдэг. Харин жоохон нэг нөгөө хүнээ жоохон юм бодохгүй жоохон юм ухаач юм шиг нэг хуваа хичээсэн. Тий ер нь аль нэг тийм бодсон. Тэгээ бас тэрийг мэддэг болвол одоо гэдэг. Мэддгүү ингээл яг өөрийнхөө зөв гэж бодоод яваад идэг хүмүүс байвал бас хэцүү үстэй. Өөрийгөө ингээд нөгөө нэг хэцүү байлгаж байгаа гэдгийг бас ойлгоод байвал бас яах вэ? Тийм наач өөрчлөлт наач юм бол янз бүрийн. Би бол нас яваал 30 гараал нэг юм ир хүн болд нь штэ нэг төлөвшин тий. Манай цэнд байна тий. Амар өөрчлөгдөв. Үнэхээр өөрчлөгдөв ороод ирсэн. Чи одоо магадгүй 30 хүрээ. Тий. Яач үнэхээр тий. Нөө цэрэгт яваад би шал өөр хүн болсон гэдэг шиг цаач хийсэн. Шал өөр хүн болсон байлээ та. Шал өөр хүн болсон байл. Тий. Тэгээ подкастын дараа ч гэсэн комментуудаар бас цэндийг хүмүүс айгүйх. Ваа, үнэхээр ухаан суужээ. Өөрчлөгдсөн байна шүү. Мань хүн ч бас тэрнийг нэвтрүүлэхдээ чамайг хаанарлаа шоронд орж ирсэн өнтер гэдэг бас нэг юм сонин хүн байсан шүү дээ. Санаа хэмэртэй тий нэг юм. Тий, нэг юм сонин жооктэй нэг юм өөр төвшний жооктэй юм шүү дээ. Тэгсэн чинь саяны сүүлийнх дээр ингээд бас найз охинтой болоод тэгээ ингээд амар буурсүртэй яриа мараа шал өөр болсон байсан би. Тэрийг хайрлах хэрэгтэй юм байна. Ойлгох хэрэгтэй юм байна. Гэхдээ сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэдэг. Цаач өстой айгу ухаантай хүн байсан билий. Миний сайн яг тэр юун дээр хонгороогтой адилхан би одоо бас ингээд харилцаа эхлүүлэхээр ингээд ингэдэг. Чи бит хоёр ингээд ярилцах хэрэгтэй. Тэ? Хэцүүл гарах юм бол заавал ингээд ярилцах хэрэгтэй. Communication авахсаа номер 1 байх хэрэгтэй. Яасан ч л хоёлаа ярилцсан. Яг асуудал гарахгүй өөр алгуулчих юм.
Аха. Шо алгууч сарнж байна. Зүгээр байхгүй заахгүй. Чи ярилцах хамгийн чухал гэж өөрөө хэлсэн биз дээ. Гэж байхгүй. Гэтэ яг нэрээ яриа хэр юу ч орж ирдүү за яг юу ярих вэ тий ингээд Тааш одоо юу ч ярих. харин тий. Дараа нь ингээд яг тэр асуудлыг тайвширсны дараа яг өөрийнхөө сэтгэлээ хэлэх нь арай дээр байгаад идэг. Ер нь яг халуун дээр ярихаар нь хэрүүл болчих гээд идэв. Тийм ер нь тэгдэж шүү. Дэлхийгэндээ жоохон зай өгөөд тавьшаад нэг юм эрүүлээр ярилцсан. Хүн хүнээсээ шалтгаалаад ондоо одоо юм шиг байна. 2-3 өдрөөр үргэлжилдэг хүн байна. Сараар алга болдог хүн байна. Жилээр шалга болдог. Наач бүр алга болчихсон шүү дээ. Энэ дээр нэг асуулт орж ирлээ л дээ. Одоо сараар алга болж ийн нэг. Энэ журнал ингээ спейс авч ийна гэсэн үг шүү дээ. Асуудын хувьд хүнтэй одож болох гэж байна. үгүй. Спейс аавна гэдэг ойлголт та хэдэд ер нь ямар санагддаг вэ? Байх хэрэгтэй юу? Спейс аваад ер нь өөр хүмүүстэй хоёр талд уулзаад ингээд байж агаад буцаад ингээ үнэхэр чи юм байна гэд ирдэг ч юм уу те. Тэр тийм нэг ойлголт байгаад байдаг шүү дээ. Тэр та нарт ямар санагддаг вэ? Спейс ер нь авах нь хэрэгтэй юу? Спейс авч байгаа гэсэн шууд салсан зүгээр үү? Яг уу спейс авж ийн гээл за одоо тэгээ хоёул брейк авцсан байсан штэ гээл өөр хүнтэй уулзаад ч юм уу тий унтчихтэй ч юм уу гэж явж ивэл те тэгвэл тэгээ нөг штэ спейс авж ийн гээл за яг уу нэг хит хоног моног тусдаа байгаад юма боддог ч юм уу тий асуудал үүсэн бол тийм ээ бол окей тэрнээс хүмүүс ч одоо нэг үргэлжчихсэн аа тэгээд идэв штэ сар брейк авсан буцаа нийлсэн Тэгвэл надад жоохон худлаа санагдаад штэ тэр нь салцсан дээр тий тэгээд яг салаад хоёлаа хоёр талд явж агаад тэгээд яг хоёулаа яг зөвшөөрөөд нийлвэл яг хөө байж болох лээ. Яг за чи яасан юм байна. Тэр бас байж. Тэрний орн яг юм завсарлага авснаа явж байгаа түрүү дэрий. тий айгу дураараа гэд тий Тэгмэл тэр нэг нь бас заавал явуулахгүй байж байгаа нөгөөх нь явуулчих ирэнгүүт нөө явуултаагууд нь амар хохирлоо шүү дээ. Явуулж болохгүйсэн. Гэхдээ бас эмэгтэй нь явцсан байх юм бол энэ эрэгтэй нь бас амар сүртэй хүлээж аваад дүүстэй. Өөртөө болохоор хоёулаа салцсан байсан шүү дээ гэснээр чи энэ хугацаанд эрэгтэй болцсон юм уу? Гэл нэг тэр чинь бүр судалгаагаар үүдэг гэдэг үстэй эрэгтэй хүн чийтлэхээр эмэгтэй хүн уучлаад яг ингээд харилцаа буцаа үргэлжилж болдог заяо. Эсвэргээрээ эмэгтэй нь чийтлэхээр ер нь буцаж юм яах нь хэвэндээ орох нь баг байдгүй. Ховор. Тийм ер нь ямар ч эрэгтэй хүн ер нь л юм нэг юм хурдтагдахыг хүсдэг гэх юм уу? Эмэгтэй хүн хүсдэггүй л хальтаа. Гэхдээ эмэгтэй уучлалтай. Эмэгтэй хүн гэхдээ амар зөөлөн уучлалцдаг яг эрэгтэй хүндээ хайртай болохоор гэх юм уу? Эрэгтэй хүн хайртай байсан ч мэдгүй би лав ямар нэгэн байдлаар одоо ингэж нэг юм хурдтагдвал бараг нөгөө pride л тавих л та ирэх. Тийм ер нь тийм тэгэл цэгийн хувьд одоо юу гэдэг эмэгтэй хүн яг ямар нөхцөлд эрэгтэйгээ хуурдаг гэж боддог вэ? Яг яагаад одоо ер нь бол барагтай эмэгтэй хүн бол заахан бүр тийм амар нөгөө явдалтай тийм хүмүүсийг зүгээр хасаад үнэхээр үнэнч байсан те тийм эмэгтэй яг яагаад хуурах шийдвэрийг гаргах болсон байд юм бол тэр хооролт нь яг ямар хооролт вэ? Өөр хүнтэй уулзах. Скол секси. өөр хүн сэтгэлтэй болоод ч юм эсвэл өөр хүнд одоо ингээд бие зориулсан л байна гэсэн үг. Ер нь л унтцаа гэсэн юм шүү дээ. Гэтэ гол нь хизээж тэхээргүй эмэгтэй байж байгаа тийм үйлдэл хийсэн бол тэр яг яагаад тийх болсон байдаг юм бол. Миний хувьд унтсан залууг нь эхлээд харах л та. Тэр бас амар чадвартай байсан байж магадгүй. Тийм ер нь л тийм амар юм ауратай ч юм уу те. Амар юм хүн татдаг ч юм уу те. Эсвэл амар сайн секси гэдэг ч юм уу. Тэгэл эмэгтэй хүмүүс ер нь л тэгэл тийм амар юм masculine energy амар татагддаг шүү дээ ер нь л. Тийм байсан байж магадгүй. Тэгэл мэдгүй тэгэл унтарсан л ах л та. Эсвэл зүгээр эзнэ хуурна гэж болох байхгүй шүү дээ. Мэдээж тэгээд бас харилцааны ямар нэгэн одоо хин хинээсээ ингэж тархит толгоогоор холдсон ч юм уу те. Сквал яг өөрөө хуурж агаад нөгөө эмэгтэй шаарлахад тэгсүүлдүүдс амар их байт юм л юм. Хонгорогийн хувьд юу гэж бодож байна? Тэгвэл наа чин нийлэл чангал илгүүдээ бодвол одоо жишээлбэл миний хувьд бол хууралдаг бол үнэхээр хүлээж авч чаддгүй зөө ер нь хэвсэг гарч ирэхэд л авч чадахгүй. Тэгээ одоо нөгөө за унтсныг бүр юм хуурсан гэж бодоод идэв шүү дээ хүмүүс яг үндэ зүгээр л өөр хүн рүү те үргэж байгаа та ч юм өөр хүн лөө бичиж байгаа л бол тэгэл хууралцсан шүү дээ. Ямар сэтгэлтэйг нь ойлгомжтой. Тэгэнгүүт ер нь тэгэл хуурж эхэлжүүл тэгж бод баа шүү дээ ямар ч юм өөр тийм найр ахгүй. Чи ямар үед хүн хуурах вэ? Би бол хуурах баг. Намаа хуурсан үед л хуурна тий. Яа тий. Өстө тийм л яах вэ? За iTrip-ийг та бүхэн харж байгаа бах. Бид бүхний дараагийн хамтрагч iTrip дуусчлаа. iTrip маань дуусчлаа. Өвөл аялал гэж бодож байна манай хоёр. Аялын тийг боддог л доо. Тэгтээ ямар ч юу байхгүй. Олон цагаар. Хонгор саятай явчаад ирсэн. Би харин саяхан явчаад ирсэн болохоор балан явсан. Гоё юм.
Өстө гоё гэсэн. Сүнстэй гэсэн нөгөө ч. Даруулсан тий сүнсэнд бол даруулсан. Тийм ээ тийм л амар сүнслэг газар л. Өвөл та бүхэн одоо тиктэй захиалж байгаах тэгэхээр өвөл явах тиктэй захиалах хамгийн гоё мөч бол өнөөдрөө гэж би та бүхэнд хэлээд байгаа тий. Тэгэхээр одоо л нэг сарынхаа одоо ер нь дуусчаад байна уу? Тикэд. Дуусаад байгаа юм шиг үлээ. Тэр нь дуусаад ах шиг байна тий. Тэгэхээр ер нь та бүхэн одоо тиктэй хурдан аваарай. 12 сард бол өнөхөр тикт олдохгүй шүү. За тэгээ газрын үед ярих юм бол Вьетнамыг энэ удаа санал болгомоор байна. Тэгээ Вьетнамд бол маш олон аралтай, олон өнцөг боломжтой. Тэгээд яг сүүлийн хэдэн жил бол нөгөө нэг аялал жуулчлалтаа анхаарад маш олон зүйлийг засаад, тогтжуулаад, хүлээ авалтанд одоо бэлдэн гэдэг шиг тийм нөхцөл байдалтай болцсон. Тэгээ үний хувьд ч гэсэн бага байгаа даа байхгүй яг үнийг Бүртөө тик тийм үү? төвлөртөж байгаа, хөтөлбөрж байгаа, чөлөө таялал гэж байгаа. Эсвэл зөвхөн дан нислэгч байгаа. Бүх юм байна. Ер нь iTrip дээр бүх юм байгаа. Та бүхэн орж хараарай. Аппликейшн дээрээсээ ороод тиктэй бүкэлж болно. Айлсгүй iTrip-ийг MN-ээр орж болно. Үн харьцуулж болно. За тэгээ тиктэй бүр хуваачдулж болж байгаа. Тэгэхээр 4-5 хуваагаа төлчих болж байгаа. Тэгэхээр нэг дарамт багтай тий одоо нэг 800 800-аар дөрүүдэ төлөхөд одоо яах вэ тий гайхштай. Манай найз сая бас нөгөө дараа жилийн хээр явах аяллахын тиктийг бас 4 хуваах нөхцөлтөөр аваад бүүшээ 4 хуваах юм бол амар дарамтгүй юм биш тий дараагийн цалин дээрээ ингээд өгчхөөр айгу гоё юм байна гэдээ сэтгэлдээ хуваалцж байсан. Тэгэхээр тийм нөхцөл байгаа шүү. iTrip бүгдээр орж үзцгээрээ тикет авах хамгийн гоё мөч бол өнөөдөр шүү. Тэгээд та бүхэн Вьетнамын тикетийг бас сонирхоод үзээрэй. Вьетнамын нөгөө хөтөлбөртэй аялал болон хөтөлбөргүй аяллуудыг бүгдээр сонирхоод үзээрэй. iTrip хандаа баярлалаа. One night дээр ингэдэг юм эрэгтэй хүн стандартаа бууруулдаг, эмэгтэй хүн стандартаа хамгийн өндөрт нь тавьж агаад one night лцдаг гинэ. Найталцдаг Хөвчгүй. Эрэгтэй нь стандартаа бууруулдаг, эмэгтэй нь толгодог гинэ. Тэр үнэн үү? Хүн биш үү? One night юм ч хоёулаа баг стандартаа тэгнэстэй. Стандарт яах юм? Буулгах гэж юу? Яга буулгах биш тэгэл угаасаа one night юм чиндээ гэдэг юм бодол байх юм чи. Них амар учиргүй юу ах юм шүү. Бэж да нэр стандартаа ингэ штэ тий. За бас зүв ч юм уу? Угаасаа тий нэг л унтж байгаа юм чи гээд. Тий. Тийм байна. Би бол бууруулахгүй. Хариултаа бүрсээ. Тий угаасаа юу юм чинь их яахгүй бах төө. Юу. Ямбар гэж юу? Тийм. Иймэрхүү юм чинь нэг тийм юм хомон дээр ч гэсэндээ гайгүй цензуртай ханддаг байлгүй дээ. Би бол яг эрэгтэй хүнийг бас ямар эмэгтэйтэй уулзж байгаагаар нь бас ер нь эмэгтэй хүнийг ч гэсэн та ядаас харал дээ. Артлах нэг түүхийг харж байгаа шүү дээ. Тэгэл энтэй уулзж ирсэн юм. Нүнтэй юу гэдэг нэг тийм бас юмар тэр хүний нэг дүгнэх боломжтой болохоор ер нь эрэгтэйчүүдээ битээ бууруулаачтай хүн чинь. Тийм one night их бол тэгэл яалтчгүй цэвэрлэх гадаад үзэмжтэй ер нь л харагдчихсан шүү дээ ер нь л тийм яг хэрэг одоо ийм дурсал өдөөхөр тийм яг юун дээр нь дурсал хөдлөгдөг хүн байна тийм одоо тэрний л одоо мэдгүй би бол яг амар юм өндөр нарийнхаа октод дуртай тэрийг яг багасаа яг мэдсэн юм аа нэг юм дээр үед нэг юм сэтгүүлүүд гэрт мөртөө иждэг байсан. Тэрэн дээр ингээл дээр үе юм өдөл гişнэр иждэг гэсэн. Тэдрийг хараад бүр амар бобсдаг гэсэн. Бүр амар тэгээд яг ингээд би тэгээд яг жоох хөвгтэйсэн. Тэг ерөөс мэдхгүй ингээд амар босч л амар хэцүү байгаа гэдэг байсан бүр. Тэгэл яг яаж энийг ингэж юм чөлөөлт юм бэ те ингээд. Тэр үед чи тэгэл аав ич үжсэн асуухгүй. Байрныхаа л найзууд өсөж байгаа юм чи. Байрны нийлдэг ах нар махар те. Нэг юм асуудал байна гэсэн. Энэ хараа. Тэгэл яг Энийг яаж чижээхгүй би. тэгэл тэр яг сэтгүүлүүдийг харангуут яг дээр үе модулуудын бас нэг юм амьдралын одоо нэг юм ховж байдаг гэсэн шүү дээ. Тэгэл зураг хөрөхтэй нөрөх шүү дээ. Тэгэл тэдрийг хараад бүрийгэл сонирн болоод тэгж яг амар юм. Миний гадна талаасаа иймэрхүү хүмүүс бол миний яг юм дурслын амар өдөөд юм байна гэдгийг бол мэдчих авч ийсэн. Nice гэнэ.
Тэгээд тэгтээ бас өөрөө өндөр тэгээ бэлтгэл хийж мэдэг ингээд би хаатай хүн тийм хүн бас ингээд тийм хүн сонирхно гэдэг стандартаа бас тавьж бас болохоор байгаа даа. Тэгэхгүй ингээд өөрөө нэг тийм айтайхан би хаагүй өөрөө нэг тийм гоё хүн биш вэж нөгөө хүнээ нэг гоё байхыг шаардаад байна гэдэг бол бас надад жоохон утгагүй санагдаж. Чи өөрийгөө хараач гэмээр л тийш санагдталтай чи өөрөө наг эзээ хараа. Шаа наваг л байгаа юм. За би сая пүү ах махыг хэлэв шүү. Манай пүү ах чинь айгу мундаг боловсралтай. Ажил төрөлтөө мундаг. Хонгорхон яг ямар залууг сонирхдаг вэ? Монголын хамгийн өөрхөн залууг үлж шууд нэрлэж чадах уу? Жоохон хэцүүлэх тий. Мэдэхгүй байна уу. Тэр болон сайхан амьтдаас чинь. Тэгээ. Айлын гэхэвтэй. Айлын хүүхдүүдийг алаг үзээх үү гэдэг. Хай гэсэнд нь хайтай, бай гэсэнд нь байтай л явж байна да. Надад болохоор тийг санагдаад байдаг ш. За яг ингээл царайлаг за өндөр мөндөр тий. Тийм байсан ч гэсэн нэг юм ирээл юм ярих хаарлал ингээд тий. Ээл гэмээр санагдал тийм нөө зөндөөд болохоор бас шууд нэг энэ нь тэр сайхан гэж л мэдэхгүй байна уу. Тэг би ач юм ихтэй гэж бодсон уу? Гүйстэй. Гүйстэй. Би бас нэг гэхэр мэрэггүй зур хитрхийг тоглолцсон байж байна. Тийм тоолсон тийм нэлтэй мэрэгүүдээ. Ерөнхий жоохон тэгэл ярьж байгаа юмнаас нь хараад эсвэл нэг юм гоё нэг юм харизматай хүмүүс идэв шүү дээ. Тэнгүү чин цаанаасаа юм секси харагдаад идэв шүү дээ. Тийм. Царай муутай ер нь харизмтай цаанаасаа л нэг бүр өөр өдөг тий. Царайлаг хэрний харизмтай бол ер нь хол байсан зүгээр байна. Тийм байдаг. Гэхгүй тэр ч хүн болгонд гоё харагдаад байвал зү. За чи айгу ерөнхийлчлээ шүү дээ. Яг гоё хамартай юу, гоё өндөр үү, гоё том бөхстэй юу. Тэр ч тэгэл гоё өндөр царайлаг. Гоё бийтэй тийм хөдөл дуртай л байгаа шүү дээ. Яч ийцэн. Тийм үнтэй бол one night хийх юм шүү дээ. Тийм тэгээд one night дээр үү. Ямар сонирхдаг вэ? Энийг катлт та. Шал өөрийн бодсон сууж байгаа байхгүй. So one night ирээд шиг байсан шүү дээ. Гүйл сэдвэсэлцээ болцсон шүү дээ. Зоолоо тэр ер нь тэгэл харин харизматтай тэгээ дээрс нэг юм чаддаг юмтай хэрэгтэй болохгүй санагдаад. Тийм. Ерөөсөө тоглож чаддаг. Тийм хүн чинь тэгээ нэг юм чаддаг юмтайгаар өөртөө ч итгэлтэй тий. Тэгээ дээрээс нэг юм тодорхой бүх юм нь тэгээд нэг юм бас хүмүүжлэлтэй хүн бас амар жүрэн дуртай. Тэгээд нэг тэгээд нэг юм стейбл тэгээ бүх юм тэгэхгүй бас за яг хуу залуу хүн байж болно. Гэхдээ нэг юм нүдэн гүгддэг залуучууд гэдэг чинь юм ядаргаатай бүр ингээд тий. Тэгээд хахаар тэгэл шүлэнгэр нүдчих гэсэн. Нүдэн ингээл нэг юм нэг тогтдоггүй. Тий нэг харсан тогтоогүй тий. Харсан ч хараагүй юм шиг л шахах хэрэгтэй юм аа. Юу гэсэн. Харсан ч юм ингэж зогсоо. Одоо чинь ингэж яад штэ нэг улаан цай мөрчдөд хүмүүс эд штэ. Тэгэхгүй тэгээд яг өөр тийшээ харж байгаа хэрнээ ингээд яг одоо ингэ за чинь би тийш харж ирэхэд одоо хоёр залууг юу ингэ анзаарцал байгаа байхгүй юу нь л яг тэгэхгүй ингэ нэг улаан цам хараад хаар чи эмхтэн амар тохгүй штэ. Харснаас нь зүгтээ харцаа өөрчлөж өгсөр хэрэлцдэг штэ. Тиймэрхүү юм тохгүй ингэ харж мараад байвал өөдөөс нэг амны харцгаараа үснээ хараад байгаа юм бэ гэж. Яг өөдөөс харж ирсэн юм чинь үснээ харсан юм бэ. Юугаа харсан гэдэг. What? You want some problem? Шууд өөдөөс нь харж байна. Хонгороо амны харцыг бүтэн уншдаг болсон биз дээ. Тийм штэ. Уншиштэй хоолсоо тий. Хоёр хүн шивнээ ярьж байхад ч бараг уншинда. Хэдүүлээ явж байгаа гэж даа наач. Наа ч ойлгосон штэ тэгээд. Хүмүүс юу нэг бааранд хэрэг мөнгө өрт юм бэ? Баар нэлээ өөр штэ. Тэр ч одоо айгуу гоё. Мэдрэмжгүй болсон байгаа ч тий. Тийм нэгдүгээр штэ тийм мэдрэмжгүй болчихно. За тэгээ хоёрдугаар дээрс нь уух юмны жишээлбэл үн чин баарнд хамгийн үнэтэй байна. Тэгэнгүүт тэгээ баримжаа байхгүй хүмүүс чинь. Тэгэл одоо нэг карт уншуулдаг болсноос хойш бас яг мөнгө үргэлтэн дээр баримжаа гэдэг юм бас байхгүй болсон. Картаас цааш бүр зүгээр уцаа уншуулдаг болсноос сав гээл. Чи юу болоод байгаа юм бэ? Ингээл уншуулаад яваад байгаа. Яа магаш нь харахаар өсөлж чанга бэ яа. Фүү ахтай шоуд гараас гоё шүү. Ах нэг уух юм авч өгөх энэ төрхийл тэгэл нөгөө уух юм авчаал ирээд харахтан тийш явъя ийш явъя гэдэг дахиад өөр дэврээ.
Ах Та ингэж зогсмоор байхгүй. нэг газараа ингэж зогсож ингэж Зогсоо тэр хүмүүсийг ажиллаж хараад байлаа. Ингэж зогсох туртай юм байна. Би болохоор ингээ ийш тийшээ явж ингэж хөдөлгөөнтэй шаваад туртай байхгүй юу? Нэг газараа удаан байхгүйгээр эндээ байж. За одоо тийшээ. Одоо ийшээ. Одоо ингээ тэгээд дуртайсан чи пүү ах дагал шаваад ядарсан гэсэн. Ингээ охтуудаараа гарсан байхгүй юу? Тэгэл за баарлуу чинь 1 мэг гэж орсон баха. Тэгээ би яг бодсон байхгүй юу? За маргааш юм амтай 2 гэл биш 12 гэж урсан. 1 гээ харин шүүгээ бодцсон байхгүй юу дотроо. Тэгсэн чинь л ороод тэгэл за нэг хайлт дуух юм аваад бүжгэлжсэн чинь нэг интим драма болол тийм нөгөө нэгийг нэргүүлдэг залуу нэрэл нөгөөтгийг юм дэвшин зайлуулах гал тийм нааш цааш яваал тэгж байгаа л нэг амьсгаа аваад цагаарч 3 болцсон байдیں۔ Би бүр гэсэн. Би шууд чадаагүй шүү дээ. Тийм драма үзэхгүй хайрсан шүү дээ. Охтууд гэхдээ яагаад гэдэг юм бэ? Яг ингээд дөрүүлээ ингээд готэлцөөл 0 ороод тэгэл нэг чаваас нэг залуутай уулзахаар нөгөөдхөд чирээл нөгөө зуруугаа яваал нөгөө залуу нөгөөнд контент байгаад гэдэг та нарт амар хэцүүдэг те. Чи гоё хөгжилтөн биш үү те? Чи бас юм явдаг харцдаг хүнтэйгээ яг нэг өдөр зэрэг шоудаж нэг өдөр нэг газар явж мавхын бас амар фаны штэ тэр чинь амар сонирхолтой ш. Тэгэхгүй ингээд нэг шоудаал те мөнгө өрөөл гоё ингээд ам хөөрхөн дээрээ тавьж мавцсан гоё гарах гал тэгсэн чинь ямар сонирхолтой юм байхгүй харахыг хүссэн юм манч байхгүй. Тэгэл нэг юм зүгээр л ингээл орол гарна гэдэг чинь амар бас уйтгартай шүү дээ. Тэр шоу фейл гэдэг. Тэр бол ингээ фейл шоу болчих жоохгүй юу? Тийм охтуудаас амар юм шоундас ялцчихгүй ингээд нүүр бодолтой хийн хувцсан үнсэн тийм амар хичээдэг хаа юу тийм. Тэр явсан гоё шүү дээ. Нэгнийндээ цуглараад бүгд чи өмсгин чамаг өсгийтэй хул өмсвөл би өмсөж гээл. Чамаг уул би өөнө гээл. Бид нар шахахтай тэгээ бараг шууд тэндээ болцдог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл хүүгүүд л амар байт юм аа. Садны гадаа хүүгүүд хойснор садны гадаа сайхан пими уучаал ороод ууж мохгүй авч сайхан цогтоо ороод. Тэгээл чи бааран дуудгүй юм уу? Ер нь хуудахгүй л тээ ер нь. Гадааш нь дуужаад ороод ирд юм. Тийм ер нь тэгэл амар хэмнэлттэй л тэгэл сайхан хөгжим сонсч хонтонтой айлгуутчаал тэгэл харчдаг та ер нь шууд л хардаг. Жинзотой зүг шоудах ер нь ямар санагддаг вэ? Ямар гэдэг тэгэл Одоо энэ ч бас нэг хинтэй шоудахаасаа бас тэр нэг vibe бол бас үүсч би болно шүү дээ. Тэнгүүд одоо тэнгисийн ер нь бид хэд чинь тэгэл яг бид хэд чинь тэгэл ер нь өнгөрсөн 100-аас хойш тэгэл битүү хамт шоуддаг фракцаараа тэгэл санхүүгийн залуучууд байдаг шүү дээ. Тийм тэгэл царай л үдгээд. Гэхдээ бас манай хэд чинь бас зарим нь нас гайгүй зарим нь нас жоохон хэцүү. Гэхдээ хэцүү болчиход байгаа юм. Харин тийм байлээ ер нь яг тархалаад байгаа. Эртний найзууд маань бич бас санхүүгийн тийм манай эртний найзуудыг бөөнөрөө оюутан багтаал бүгдээрээ сайхан өндөр хөөрхөн хүүгүүд байлаа. Бүгд өөрсдөө нэг онцлогтой. Тэгсэн чи одоо харсан чинь ихэнх нь өөр юм нэг юм жоох юм эцэг царайтай болцгоцсон. Ахнар болцсон дөө. Тийм яг банкны ахнар болчиход байгаа байхгүй нэг тийм. Тийм тэгэл чинзаатай шоуд тэгэл цаач тэгэл уугаал алга болчихсон шүү дээ. Тийм уугаал алга болтгтой манай найз тэгэл. Ер нь эмэгтэй хүмүүс өөрсдөө бас зүгээр байлгадаг юм шиг байгаа юм тий. Ер нь хүмүүсийг ууж гэсэн. Чинзаатай айдаг. Хичнэрт бол би дуртай байсан ер нь л жоохон бахтай. Хичнэр ер нь л амар их яадаг гэсэн. Чиний хувьд одоо чамаас хэд ихч байвал яг ихч гэдэг тодорхойлтыг өгөөд байна. Тий ер нь л 5-аас гэх юм уу. Гэтэ 4 ч гэсэн тэгэл бас яалтчгүй тэгэл нэг юм эмэгтэй хүн чинь тэгэл нэг арай нэг ухаантай байгаад байдаг шүү дээ. Нэг арай нэг яцсан нэг одоо чинь үеийн 2 байлаа гэхэд эмэгтэй нь хамаагүй одоо нэг юм мачур. Тэнгүүт ингээд бүр насаар илүү болоод ирэхээр чинь бүр яалтчгүй илт мэдчихэж байгаа юм чаа. Хонгороо шоудахдаа ер нь танилцдаг хүмүүнтэй. Хүү хаа би нэг амар танилцж мэлцээ бидгэр тэгэл уугаал сайхан шоудал бүжиглээл. Нам бүжиглөө. Сайхан бүжиглээл. Бүрөө эргэтэл бүжиглэж байгаа л ярьдаг шүү дээ. Гоё бүжиглэх охтууд гоё ярьдаг тий. За уучлаарай. Муухай бүжиглсэн бол уучлаарай. Тэгээд муухай хөөдөж хонгорогийн хувьд шүү дээ. Одоо юу гэдэг насаар ах хүмүүс ерөн дээрээ нөө үеийнхэн дээрээ нөө эсвэл арай доошоо дээрээ нөө. Одоо доошоо үеийн хүмүүс бас хөөч хонгороо гэдэг. Хөөшилдэг. Одоо яг насны хувьд ямар байна? Одоо манай доод үеийнхэн ч бас ингээд 20 гараад бас өөрхөн ингээд ямраа шүү дээ. Шинэ хүмүүсээс ингээд нэг ягаад чи бас нэг орж ирээд харагдаж үзэгтэй байгаа тоглосон доос би анзаарлаа яг сүүлд зөө. Бид нөгөө балер руу ганцаар явсан байхгүй юу? Угаасаа ганцаар гоё аялаа гэж яваад. Тэгээ угаасаа нэлийн дээдлсэн байхгүй юу? Тэгээд угаасаа
тий сайхан бамбл энэ төр орж байгаа бол эсвэл тэгэл ганцаар тэнд явж байгаа чинь тэгэл танилцал тий. Тэгэнгүүт ийм насн дээр нэг амар юу биш байсан. Ялгаатай биш байсан. Надаас амар ах ч гисэн нэг юм байга байдал нөгөө өөртөө эсэргээрээ 100 юм хүртлөө нэг арай хөөрхөн вайптай ч юм уу. Тгий санагдаад шүү. Тэгэхээр ер нь нэг юм насан дээр нэг амар чухалчлахгүй юм шиг бэлээ гэдгийг бол сая сүултээ лээ. Тийм ээ. Тэнийг хүн хөгшрөө төгшин тэнийг болно л гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэгээ. Гэтэ яах вэ? Зүгээр ерөнхий угаасаа жоохон ахвахаар арай нэг юм намлаг өгдөө шүү дээ. Бас яг тэ харцсан тогтцсон. Тэгэнгүүт яах вэ? Арай дээрлэг юм л та. Метро шинэ үг сурлаад харцсан тогтцсон. Тий. Харцсан гүн шүү. Үеийн охтууд болохгүй байсан. Үеийн охтууд байхгүй байсан. Ер нь бүгд л хартай л болсон юм байна л да. Хартай. Ахнартай болно гэж ямар. Тий ахнартай үгүй энэ зүгээр юу шүү. Ахнартай одоо нэг өөрөөсөө ах хүмүүстэй дэйтлээд. Тий. Та угаасаа бас өөрсөө их ч хүмүүстэй дэйтлээд юм шүү. Одоо манай үеийн охтууд байхгүй ч яах. Танаа ингэ зөрүүлээч. Ахнарт хэлээ солигээд одоо. Үй тий амар сони юм бас. Насаа авъя гэдэг. Юу яасан байхгүй юу? Би сүүлийн нэг 4-5 хоног байхгүй юу? Тэгсэн чинь над руу нэг юм боо заяо. Уус надаас дүүн нэлтэй байгаа байхгүй юу? Тэгтээ харахад яг хөөрхөн харагдчихсэн юм зүгээр. Тэгсэн чинь бичээд харна би ингээд битсэн чинь би ингээ Хонконгтой байгаа гэд Монгол хүүхэд тахгүй юу. Тэгээд тэгснээ удахгүй бас баалын хүчин байж ах юм уу гэхээр үгүй би одоо ингээ удахгүй явах гэж байна гэд тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэг хит хоногийн дараа гинт хонгороо анаа гэж ороод ирсэн. Би бүр айгаад хүү яаж ийна гэж. Анаа юу? Яаж олгоо минь дөө. Тэгээд тэгснээ ингээ амар эвгүй. Би ингээ одоо очлоо шүү. Та намайг авна эцтэй юм эцтэй гээ айлгаад би бүр хүүшинчтэй амар эвгүй болцсон би гэн. Тэгээ бүр дөө гэж. Тэгээ шууд ансан шүү дээ мэдгүй. Жохон хүүхдүүд бас жоохон амар эвгүй байгаад л. Яг ихчнөдлөө бичдэг нас байт юм аа. Байт юм аа. Өөрөө ихчнэрийн тий өөрөө ихчнэрийн анхаарлыг татах гад яг тийм л насны бэлхүүтэй гэж. Миний сошиал дээр бас нэг хөөрхөн хүүхдүүд ингээл тэгдэв. Жохон эрт төрчихгүй яавдаа энэ гэх. Тэгэхээр нэг хөөрхөн 10 форм ордоо бой яаж байгаа. Одоо ч 21-т өтөж чи дааны хөтөд лээ. 2000 2005. 2004 оны хөтөд юм дээ. Тэд радаас яг ич чааж байгаа шүү дээ. 4 оны хөтөд. Одоо яг нэмлэхэд тухан дээр нааж орно энэ төр гэж ярьж байгаа шүү дээ. Гаална гэсэн. 4 оны хөтөд тий. Та нар бол баг сар ялах. За бид бүхний одоо 5 дугаарыг турш хамт байсан одоо сүүлийн 2 дугаар дээр Hardis орж ирж байгаа. Тэгээд Hardis маань Австрал байна. Та бүхэн хамтнаас таалагдж байгаа гэдэгт найдаж байна. Өнөөдөр бид нар одоо Rose гэж нэршиж зансан Rose-ээсээ сайхан ууж байна. Өмнө бид нар цагааныгаа уусан, улааныгаа уусан. За тэрнээс өмнөх дугааруудад бид нар нөгөө Kings Maroli гэдэг нөгөө гүрж вайныг бид нар уусан. Гүрж вайн гэхдээ үнэхээр гоё юм байлээ. Улаан бүр ялангуяа semi sweet улаан хамгийн гоё юм байлээ. Тэрийг та бүхэндээ санал болгомоор байна. Тэгээд энэ удаа та бүхэндээ Hardis wine-ыг санал болгож байна. Тэгээд яг одоо халуун орны сортын жимсээрээ ус үзмээрээ хийдэг юм сайхан вайнууд. Тэгээ өдөр тутмын амьдралыг ч одоо улам өнгөлөг болгоно гэдэг уриатай байсан байхаа гэж санаж байна. Тэгээд өдөр тутмын вайн ч өөрөө таглааны юм байт юм байлээ. Тэгж би судалсан зүг. Мэдгүй нүү би вайн сайн мэдгүй. Таглаагүй одоо ингэж онгодог гэж. Тий. Энэ болохоор тэр нь болохоор өдөр тутмын вайн. Тэгээд үүсэн чинь бас дотор олон янз юм байлээ. Хадгалж болдгоо ч гэдэг ч юм уу. Нэг юм пяур дуу юм шиг байдаг чинь эрзэнэрхүү гэх юм уу. Тэр чинь болохоор нэг хадгалах зорилт юм шиг байна. Бас өдөр тутмын талтай. Бүр нэг үүсэн бөглөөтэй нь болохоор хадгалж болдог. Тэгээ удах тусмаа сайн гэдэг ч юм уу те. Тэгдэм шиг байна. Тэгэхээр өдөр тутмынхаа вайныг бүгдээрээ бас Hardis-аар сонгож үзээд хэрэглэж үзцгээрээ бид бүхэн Rose-ыг би бас өмнөх хэрэглэж байгаагүй гэхдээ сая хэрэглэсэн чинь бас л яг л цагаан вайн шиг антагдтiin байна орохдоо. Тэгээд хураа sweet гэдээ бас янз янз байдаг бах. Ялангуяа эмэгтэйчүүд маань sweet талдаа, rose талдаа бас сонгох нь хэлбэг харагдаад байдаг. Тэр та бүхэн бас турш үзсгээрээ Hardis-ийнхандаа, Kings Maroli-гийнхандаа тий 5 дугаарын турш бид бүхэнд хамт байсан маш их баярлаа. Хамтдаа бүтээх мөч Hardis. Наваг ингээ пүү ахыг амар доош нь хийдэг гэдэг хүмүүс уурлаад. Өөрийг нь доош нь хийхээр уурлаад байдаг хэрнээ манай пүүг доош нь өөрөө хийх дуртай мартай. Гэтэ ер нь эмэгтэй хүн тийм л байдаг үстэй. Тэ эрэгтэй хүн амар хийх дуртай байдаг инээ. Эрэгтэй хүн эргүүлээ тэнгуү уурлаад уурчдаг үстэй. Ер нь тийм л үстэй. Цээлтэй. Би тэгэл дандаа л хийж идэг л та. Тэгэл уурлаад. Тэгээ хүн энэ чинь эмэгтэй хүний л арын шин за намайг 50 байлга тэгж ойлгоорой. Пүүх тэглэж миний хийлтийг нэг тэгж хүн дээр хүлээж аваад нэг ягаад идэгүүстэй таараа орой бас өвдгөө дээр уйлаад байт юм шиг. Шүршүр та. Илүү намайг ингэж тахтай дээрээчтэй. Гэхдээ орж коммент хийснэ. Коммент хийж. Өөрөө англи ингэж ах юм.
Яг үндэ би үйл яг тэр бичдэг. Хүн чинь хамгийн дотны хүнээл ер нь манай ихч бүр намайг пүүтэйгээ суувал яадаг ингэж Би одоо тийм хамгийн сонголтын туйл юм аа. би ингээд одоо ингээд гэрийнхэн дээрээ очиж мочол уулзаал юм хом ярихаар манай гэрийнхэн уг нь эртөө штэ тэ би ч одоо дөнгөж л 20 гараа явж байгаа юм дөнгөд ингээд надаас одоо ингээд яаж яана ээж юм гэл ингээд амар санаа зовоод байгаа хгүй тэ би ингээд сүүл рүүгээ 2 3 удаа яг тийм яриа болоод тэ би үгүй яагаад эн чин би ч одоо дөнгөж тэттэй яагаад надад санаа зовоод байгаа юм бэ гэсэн чи үгүй анх тэ бас тэгээд бас бодох юм байна штэ миний дөрөнд тэгээд тэр пүүтэйгээ суучвал яа. Би өөр юу яхаараа пүү хатаа суудаг юм бэ гэж яацын пүү гэж зүгээр юу тийм юм байж идэх. Бүр намайг бараг бүр болохгүй бол гэдэг. Миний сүүлийн сонголт Одоо юу чи. Үнэхээр болохгүй бол. За одоо манай дараагийн сонирхолтой болгон хэлж байна. Тэгээд энэ болгон маань бас нэг спонсор маань ивент итгэдэг. Яа. Болгонгоо спонсороор ивент итгэл бодлоод. Энэ нэр маань харуулсан хар болшоо. Харуулсан хар болцоо гэдэг болон маань тэгээд өөрсдийнхөө хамгийн харуулсан болцооныхоо түүхийг хуваалцдаг. Янз бүрийн түүхийг явдаг л та. Тэгээд миний хамгийн дуртай нь бол тэр хаднаас үсэрсэн түүх байдаг. Хаднаас үсэрсэн. Тэр чинь болцооны түүх биш тийм нэрээ. Тэр чинь хин нэгний төлөө хамгийн галзуу үйлдэл Тийм үү. байсан уу? Тийм хаднаас үсэрсэн түүх байна. Хүн бас тэгж болдгоо. Яа. Сүр дээр хасгсан түүх байна тий бас энэ. Машины хамар дээр зүгдэж явсан. 5 минут явсан ч гэлээ шүү. Нөгөөх нь Тэгээд аваа яваад ингээ аваад нөгөөх нь зүгдээд стил байсаар л байна гэх тиймэрхүү гоё гоны кино болно. Тэрийг дараа нэрээ тий. Эхлээд болцоо ярьчих. За Цэтүлагийн хамгийн хар болцооны түүх юу вэ? Маш амжилттай бол бүгд болж исэн гэж л битээ хэлээрээ дээ. Ер нь бол амар сайн судалдаг. Тэгээд нэг юм судлах гэхээр яг яаж судлах одоо Instagram-ын үзэн тэгэл хин дагж ийн харан тий. Тэгэл асуун тий. Ер нь бол тэгэл нин яадаг өх юм тий. Тэнгүүч тэгэл Яадаг манай энэ хамгийн дург асуулт шүү. тий. Энэ яадаг ингээл энэ хэр ох юм ингээл асуун тэгэл зургнуудыг үзэн тэгэл ер нь нэг юм тодорхой хэмжээнд нэг юм мэдрэмж аваад бэкграундын мэдээ. Тэгээд ингээд хэнийг дагж ийн тий. Хинтээ дагаалцж чинь тэгэл ер нь бол ойрын найзуудаас асуудаг. Манай найзууд ер нь амар мэдээлэлтэй байдаг. Мэдээлэлтэй. Тэгэл яг тэгэл бүх ахын подкаст нарсахан байна л гэж бодох. Тэгэл одоо цээ бол сайн мэдчихэл байгаа одоо би ч эрэгтэй найзууд ихтэй манай зарим эрэгтэй найзууд бол одоо та найзууд байгаад байгаа шүү дээ. Тэг би эрэгтэй найзуудын яриаг ингээд сонсохоор ер нь нэг тийм олигтой юм ярьдгүй байхгүй юм ихтэй байлаа. Тэгээ би ер нь жоохон зайгаа барьсан. Одоо оюутан байхад бол тэнэг байсан тийм юм сонсоод адилхан бараг дагаж нөгөөхөө муулж муулаа тийм эмгтэй үний талд биш байсан байгаа байхгүй. Тэнгүүд удах тусам би ингээд өөрөө амьдрал дээр гараад өөрөө ингээд бас хүмүүст ингээд жоохон зүгээр яриулж мариулаад тийм ингээд хизээч хийгээгүй хэрэгээ хийсэн болгож яригдах ямар муухай байдаг вэ гэдгийг би мэдснээс хойш эрэгтэй найзуудынхаа тийм яриаг сонсоод амар жигшдэг болсон байхгүй. Тэгэл тэд нар амар хоорондоо яг сайн шиг энэ яадаг ох юм. Энэ яг одоо тий гараа ороонд хин байна гэж байгаа шиг. Амар юм онцгой асуултуудыг тавьдаг. Тэнгүүд тийм асуулт асуусан хүнд хизээч наа чи ёстой хөөрхөн ямар ч гараа ороог охин гэж хинч хэлдэггүй байхгүй юу. Аль болох тий сонсохыг хүссэн яг тэр нэг драмаг ингэ өгөхийг хүсэж байгаа байхгүй тэр хүн. За бай зита наа чи юу гэлээ гэж ирээл нөгөө эмхтэйг ингээл байж болох хамгийн муу мэдээллийг өгөхийг хичээдэг юм байна гэж би харсан. Тэгээд тийм болохоор ер нь ийм асуулт надад айгу муухай санагддаг гэж би ер нь өмнөх подкастууд дээр ярьсан. Гэтэ манай найзууд яг үнээр нь хэлдэг шүү дээ. Тэгээд лаач гоё бол гоё тий. Лаач юу нь бол нэлээ үзээтэй ч юм уу тий. Тэгээд бүгд ч нөгөө нэг бие биенийгээ амар явуулдаг чи чадах уу тий. Чи барах уу тий. Чи барахгүй хаа энэ тэгэл энийг амар ингэж үддэг гэх юм уу. Тэгэл наач авах таахгүй хаа ч юм уу тий. Наач тэгэл тийм тэмүүтгэл зарим нь болохоор ингээл худлаа юм зохиож ирэн тий. Наач тэрнтэй явж исэн, энэтэй явж исэн ч юм уу тий. Тэгэл яг нэг тиймэрхүү мэдээлэл авчна. Тэгэд ер нь бол айл болох би миний талаас бол ямар нэгэн бүтлгүй юм бол байгаагүй. Яа гэвэл амар тэр хүнд бол бүтлгүй санагдсан. Окей одоох нэг юм ярина. Гэтэ аль болох ингээд хөвгчлөлтэй ингээд гой байдлаар аваад явчихдаг юм бол болцоо. Тэгээд яг нэг охинтой яг нэг юм Instagram-ыг хараад уулзгаар болсон юм аа. Заварг ойлгочлоо шүү. Тийм тэгээд яг Instagram-ыг харж уулзаад тэгээд яг уулзсан чинь зурагшгүй охин бишээсэн л та. Тэгээд би яг дотроо ингээд шууд унтарч байгаа юм чаа. Тэгээд яаж цэвэрхэн тэ мөрөх вэ гэд бодож аваад тэгээд нэг газрын доор
Ингээд суужаад би дэшээ гарч жимнээсээ хувцас авчаад ирээгээд тэгээд бүр хэлээ явчих болтгоо. Ирий гэж хэлж явсан юм уу? ирийл гэсэн л дээ хувцас авчаад ирээгээд тэгээд яг алга болсон байт юм аа. Тэр удаа тий зургнасаа тийм амар өөрөөс юм уу? Камер өөрөөсөө нилээ өөрөөсөө мэдгүй ямар ч миний төсөлснөөс шал өөрөөсөө тэгэл яг шууд тэр бол жоох мохоо үлдлэх л та. Тэр шуугасаа нэг юм жоох мэс юм аа 21 мэгтэйч болоо. Тийм. Тэгснээ яг дэшээ гарч жимнээсээ хувцас авчаад ирээгээ тэгээд яг алга болсон. Тэгээд сошиалыг нь харсан чинь намайг блоклцсан. Тэгнэлтэй хөрх хэлэрчүүд. Гэтэ бас яг ингээ уулзсан чинь шал өөр байж байх юм бол яалч ч хүн бол удаан байхад бол хэцүүлтэй тий. Тэгэл бас улаан цайм шууд уулзсан ажилтаа гэхэр ч тэгэл бас ойлгох хэлхүү дээ. Тэрний орнд баг тэгсэн зүгээр байсан ч юм уу. Би тэгээд яг ингээд шууд яач чаддгүй маа ингээд зурнаас өөр юм байна болий гэд хэлжүүлж чадахгүй л байсан. Би хайж хийж чадах юм шиг байна. Яг одоо олч чадлаа л та. Тэр үед олч чаддаггүй. Зурнаас өөр ингээд аа. Тийм жоохон зурнаас өөр юм тэгээд. Би яг нэг охинтой уулзчихсан байхгүй. Нэг удаа уулзаад тэгээд уулзсан чинь бас нэг тэгж нэг чадлж мадлаагүй зүгээр гялс уулздаг үе дээрээ байсан юм би. Гялс уулздаг юу гялс уулзаад чатлаа л яадаг үеэсээ өөр гэсэн. Зүгээр нэг хай бай гэж хичээл тэгэл ер нь бараг шууд болцоонд өрчдөг байсан үеэсээ байхгүй. Тэгээ уулзсан ч харин яг урдаасаа бүр шал ондоо сардаг. Тэгээд би бүр ингээд гайхын ч одоо хайш энэ ч одоо хөвгний төрлөхийн асуудал шүү дээ. Тэгээд тэгжил төрсөн. Тэгээд дуусчаад тэгээд дуусчаад би зургийг очиж харсан чинь дандаа хажуудлаас зурна байсан. Би тэрийг ерөөс анзааргүй. Дандаа хажуудлаасаа бол маш дайжгүй. Та хажууд нь гараа суучихгүй юм. Үгүй үзээд би. Үгүй чи бас сайн талаас нь харж үзээгээд би. хажууд нь яваад наа тийм бай. Хажууд нь харж үзээ. Чи нэг хажууд тийш ардаа гэдэг. Би энэ л чи хажууд чинь суучихгээд үүдсэн харж үзсэн хажууд нь суусан. Би зураг авахлаар мохоо тэгээд идэв штэ. Хажууд тийш ар. Би яг нээсээ тийч анхны зураг дараад өгөөжгүй уцаа өгөөл. Тэгэл аим поз авч байгаа л нэгсэн чи аха хажууд тийш ар зүгээр. Ирэх чарснаа уцаа дээрээ болиг. Юу гэдэг байгаа дасгаараа. Тэр шүү. Бас өөр тохиолдол яг байдаг л та. Ялангуяа бодож ирснээс цан төлөв нь өөрөө бас амар хэцүү байдаг. Манай пүү ах бол зурагтайгаа яг адилхан тий. Би өөр байгаад чи яах вэ? Тэр одоо тэгэхээр яг зурган дээрээс өөр гардаг хүмүүс гэж байх уу? Эсвэл яг ийм улаан цайм янзлдаг гэсэн үг юу юм? Аль юм шүү. Хоёр зүйл. Нэг нь бол яг өнцгөө болоод байгаад байдаг. Нөгөөх нь бол маш сайн янзлдаг юм. Би бол янзлсан байгааг бол шууд хараал мэддэг. Тэг октод яг бинийхээ мэдсэн юм лээ. Мэдэрдэг болчлоо дөө. Эрэгтэй хүмүүс бол бас нэг анзаарахгүй дээ юу юм. Анзаарахгүй л тийм юу яг юм биш тэгэл яг. Би ч гэсэн ер нь бол зургаа бол багсаар хэмжээгээр бол янзлдаг. Жишээ нь одоо арьсаа гоё болгодог ч юм уу. Үнэхээр ийм том палбар нүртэй гарцсан бол нүрээ жоохон жижигэрүүл. Тэндээс биш нэг тийм амар бас нэг ийм паа хинбэ ингэж үгсэн байдаг шүү дээ тийм. Бүр ингэж ингээл тийм бүксөө бүр ингэж үгсэн байдаг шүү дээ. Хүн танигдахгүй болтол янзлахгүй ч гэсэндээ тодорхой хэмжээнд бол зурганд бол жижигэн засварууд бол орж байгаа шүү дээ. Тийм би ч янзлдаггүй. Цаан чинь Kendall Jenner хүртэл зураг янзлсан баригчаад байгаа чинь тийм. Нөгөө папараццийн зурган дээр юм жижигэн гидтэй гарснаа өөрөө нөгөө Instagram дээр постлсон зураг нь ямар ч юм гизгүй болсон. Тэгээ хүмүүс Kendall Jenner хүртэл зураг янзлсан юм байна гэд нэг хэсэг бас нэг шоу гэсэн шүү. Гэтэ яг танихгүй болтлоо янзлаад үйлж хэцүү юм тий. Нэг юм шинэ нүүр авчирч наагаад идэм л шүү дээ. Та нар тийм эдит харж ирсэн үү? Одоо тийг бүр AI болсон юм чи бүр цаараа яг ингээд ийм цав цагаан ийм шаргалтаж ингэж тодорч ингэж нэг ийм Казахстан хүүхнүүд шиг ингэж үлдснээ ингээд арийнх нь фон юм уу бусад хүмүүсийн царай нь ингээд яг энгийнээрээ ганцаараа яг ийм гэрэлцэн нүртэй ингээд нэг ийм тийм эффект байна лээ. Тэрийг бас хүүхнүүд айгүй ашигладаг юм байлээ дээ ингээд олол хэлээрээ гэдэг. Сүүлийн үед бас октодын нэг бичлэгэн дээр ингээ арийнх нь хан хөдлөөд байдаг болчих. Бичлэгэн дээр зураас нь ингээ дагаж ингээ бүтгэнгүүт нь ингээ хоёр жишээ ингээ гэдэг. Эсвэл нөгөө нэг гар мар нэгэнгүүт нөгөө нүүрнийхээ фильтр нь орж гарчмаар л тий. Гоё юм зөндөө болно шүү дээ. Ирүү юм болт тий. Гаснаа гэх юм болоо. Өргөснө. Буцаад авшилцгаар. За тэр хүн болгож яхаа. Хонгорогийн Надаа яг нэг юм бүтлгүй биш жоохон creepy байна. Юу яадаг гэсэн аахгүй би кинонд ажилладаг гэсэн аахгүй юу? Кинонд тийм makeup stylist нь хийдэг гэсэн. Гэхдээ оюутан байсан. Тэгсэн чинь тухайн үед л яг нэг залуутай болцсон байхгүй юу? Тэгээ бит хоёр яг манай нэг зураг нь одоо CD сургууль дээр дараагийн зураг нь одоо тэр нэг хуучин Metropolis гэдэг нэг баг гэж тэнцвэсэн аахгүй юу? Тэгсэн чинь CD дээр нөгөө нэг уулзчаа дараагийн CD засах хооронд нь би хальт уулзсан аахгүй юу? Тэгээ уулзаад за ингээ баяртай гिचээд явуулаад тэгээд
би орж зургандаа ороод тэгээдсэн чинь баг тэр чинь шүнжэнгөө зураг авсан байхгүй юу. Тэгээ бүр шүн дуусаа. Тэгээ гарч ирээд тэгээд нөгөө нэг киногоороо байрлаж исэн газар очиод тэгээл өглөө нь болол тэгсэн чинь тэр залууд би юусоо одоо тэнд очлоо ч юм уу энд очлоо гэж үуч хэлээгүйсэн зөө. Тэгсэн чинь маргааш өглөө нөгөөдгөн за сайхан амарсан үнэ тэрэ гэж хэлсэн аа. Кофе уух гэхээр за тгий гэсэн чинь ирчлээ гадаа ч ингэ тэгэхгүй юу. Тэгээ би нөгөө реакцаараа юм бодохгүй ирцэртэйгээ гарч ирж исэн чинь гарч ирж байхдаа гин яаж мэдчих ирсэн бол гэж бодоод тэгээ ороо сууж байгаа асуусахгүй чи яаж мэдчих ирсэн гэсэн чинь би чамайг хараа сууж ирсэн шүү дээ гээд тэгээд намайг зөө саснаас ууш тийм гадаа нь байгаадсан байгаа зөө. Тэгээ би гарч ирээд тэгээ байж байгаа намайг гарч ирэхийг хараад нөгөө кино багаараа байрлаж исэн газар руу очиод тэгээ тэндээсээ намайг гараагүй ч харсан байгаа зөө. Бид нар ч нөгөө үүрээр очиод буцаад өглөө зурагтаа болохоор 3-4 цаг эндээ унтчихыг онсон. Тэгсэн чи тэг бүгдийг мэдчихсэн шүү. Тэг би ингээд чи яагаа ингэсэн ингээд жоох айгаад тэгээ ингээд хэлсэн чинь зүгээр л би чамайг тэг хүлээжсэн шүү дээ гээд тэгээ би бүр ингээд тэрээд нөө тэгээ айгу эвтэйхэн ер нь холдох гэж үзсэн төрөнөөс. Тэгэл бас өөрлөж бас. Тэгсэн чинь энэ тийм сторийн штэ тэгүнгүүт гараад ирэн за энэ тэндээс. Кофе шоп мопт тийм. Тэгээ би бүр ингээд ягаад. Гэхдээ яг гоо тэгэж гүйцэл сурвал ансан л та. Нэрсэн. Ансан. Нэрсэн байдаг. Гүйцэлсээр байгаа найрс юм уу? Тийм түүх бол байна гэдэг. Начистай амар юм. Тийм. Иймэрхүү түүх байд юм шиг үлээ. Одоо яг хуу манай нэг найз залуу нь одоо ингэ салж байгаа байхгүй юу? Салцсан. Тэгээ салсан шалтгаан гэсэн чинь манай найзын утсанд notification ирсэн чинь найз залуугийн утсанд зэрэг ирсэн гинэ. Тэгээ нэг амар бас нэг юм бодохгүй шүү дээ. Тэгсэн чинь манай найзын Instagram, Facebook, Gmail бүх юмыг нь өөрийнхөө утсан дээр давхар оруулсан. Тий. Унтчих хооронд нь уцыг нь одоо манай найз ингээ уцаа ухаж жагаад ингээ нөө тэр чигтээ унтцсан. Тэгсэн чинь уцыг авангуудаа Gmail руу нөгөө ингээ одоо кодоор очдөө шүү дээ. Тэр бүх юмнуудыг ингэж оруулаад бүх ирсэн тэр мэйлүүдийг устгангуутлаа Instagram, Facebook-ийн бүх нөгөө код юмнуудыг аваад өөрийнхөө утсан дээрээ давхар оруулаад тэгснээр Find My Phone дээр нь ингээд location ширхлээ. Тэнгүүдээ Find My Phone-ыг өөрийнх нь утаснаас хайт хийцэн зав. Одоо тэр чинь ямар хардкор юм бэ те. Тэрийг нь шууд ингээд өөрт нь харагдахгүй болгож хайт хийгээд тэг ингээд явж байгаа байршил, ирж байгаа мессеж тэгээ iCloud-ийнаас авцсан заяа. Дарж байгаа зураг бүх юмыг нь хяндаг байсан нь баригдаад тэгээ хамгийн амар нь нөгөө мэйлээсээ recently-гээс нь устгаагүй байж таарад тэгээ ингээд хизээ тэгэж харсныг нь одоо тэгж нөгөө кодуудыг авсныг нь шалгасан чи бараг сар ингээд буцан дээр нь явцсан байсан нь баригдаад тэгээд ингээд өөр амар айгаад болцсон. Тэгээ ингээд манай хүн ингээд нэг гэрхэн нөгөө ингээд мессеж чир ингээд нэг хадгалт ингээд муудалсан юм байл та. Тэгээд дараа найз залуутайгаа уулзсан чинь амар яасан миний яар ингээд гэрхэнтэйгээ тааруу байгаа мó тэргээл тэгсэн гинэ. Тэгс чи яаж мэдсэн бол гэж нэг амар бодоогүй. Харин тийм ээ гэсэн яасан гэсэн чинь зүгээр айгу дуу муутай хаар чинь тэгсэн болов гэж бодлоо гэдээсэн чи зүгээр л цаагаараа бүх чатыг нь уншсан. Йоо ямар бүх юмыг нь хяндаг байснаа мэддээ тэгээд сонсчлоо ёо. Лагл залуу шүү дээ. Мондөг л шүү. Тэгэхээр бас амар байгааз. Амар юм байна. Орос хүүхнүүд бас тэгдэг гинэ ингээд одоо нөгөө найз залуучууд нь утас бэлгэлэх юм бол энэ утсан задаргаа орсон үгүйг нь шалгаад гинэ. Бас нэг наач нэг бодмоо. Утсыг нь шууд задаргаа оруулангуудаа одоо утсан дээр хийж байгаа бүх юм ингээд скрин рекорд хийж байгаа юм шиг ингээд яадаг тийм тохиргоо хийчдэг гинэ. Тэгээд ингээд шинэ утас мац бэлгэн дээрх юм бол нөгөө латтай хэсэг тэгээд задаргаа орсон үгүйг нь бас шалгаж авдаг. Ямар тийрэт юм бэ те. Йоо. Сайхан амьдрах. Боломж байна уу гэж те. Тийм. Би бол одоо хэрвээ тийм нөхцөл байдалд орсон бол би бол амар бүр ингээд жигнэсээ ингээд бүр айх бахаа тийм. Найзуудтайгаа юу ч хамаагүй бичиж байгаа штэ. Тэгээ тэрийг маань хүртэл харж ийн ээжтэйгээ юу гэж үж байгааг нь уншиж ийн. Тэр л утлаж бүх юм нь яаж ирэх хэрэг. iCloud-ын дээр оруулсан гэр зургнууд нь хүртэл ороод ирж чинь. Тэгэхээр тэр бол маш хүний хувийн орон зайруу. Тэгээ тэр одоо түүх байгаад байгаа юм л та. Амар түүхүүд шүү ёо. Энэ саяны юуны ард нь амар гоё юу аа. Аим шиг айцээ байдаг. Аим шиг. Тэгээд ер нь бол яг ингэ тусан ярилцаанд ямар эрэгтэй хүний биш ямар гэнэ. Эрэгтэй хүний ямар үйлдэл шууд унтраах вэ ер нь бол бүр эрэгтэй хүний үү? Тийм. Үгүй эрэгтэй хүний ямар эрэгтэй хүний ямар үйлдэл. Тийм. Эрэгтэй ч гэсэн юм. Эмэгтэй зочин тариулъя. Монгохоор. Бодыг тэр унтраа за яг угаасаа за хартаа мартаа ч яг үзээ. Тэр чинь бүр дараагийн асуудал шүү дээ. Ийм удаан харилцаанд ороод би өөр яах гэж удааг өргөж үзэж байгаагүй жагаад саялд үзсэн аахгүй юу. Тэгээд 2 жил зэв тэрний яг жоохон л дөө. Гэтэ миний хувьд удаан бохгүй. Тийм шүү. Тийм чинь юм юу санагдаадсан.
Би одоо нөгөө нэг хит амар юм бие даагаал те юм харилцаагаарчсан би чиглүүлээд ч юм уу ингээд би гардаж авч яваад ахаар жоохон биш юм байлээ. Яг гоо хитэ би бие даасан байж болно. Гэхдээ хосын ярилцаан дээр яалцчгүй эрэгтэй хүнээс тийм маскулин хэрэгтэй. Тэгээ эрэгтэй хүн чиглүүлж ич нэг юм эмэгтэй нэрэ гоё байна шүү дээ. Тэнгүүт эсрэгээрээ биний ингээд тарих тулгай ажиллаад ингээд за ойртоо яах вэ дараа нь дараа яах вэ инхүү тийхгүйгээд чир хүн байсан юм уу тийм тэгээд ер нь шууд ингээд унтарцсан. Тэнгүүт нөгөө үнэ юм харах өнцгөн ч өөр болол. Тэгээ үг юм бодож үзэж авах нь ч өөр болчих юм чинь гээд ингээд тоохгүй. За энэ хүн баг байсан ч ялаа байгаагүй чи яасаа гэдэг өнцгөрөө баг юм хүүхдтэй юм шиг л болчтой юм бил. Том хүүхдтэй юм шиг тийм. Тэр бол жоохон биш санагдсан надаа. Би бол хонгороотой бол санал нийлж байна. Угаасаа би ч гэсэн өөрөө жоохон дагуулж төлөлийн гэж явдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгээд болохоор бас яг тийм маскулин энергигүй эрэгтэй хүнээс бас жоохон амархан уддаг. А гэхдээ нөгөө талаараа намайг унтраадаг юм үзэг үлдсэн эрэгтэй хүн амар дургу. Ингээд амнаасаа ингээл юм ярих болгондоо мөнгөний тухай ярьж идэх юм те. Эсвэл мөнгөн дээр амар ийм үлэнтөөд байдаг нэг юм хүмүүс байдгийн шүү дээ. Яг тийм юм надад ингээд бүр зээл гэж боддог. Би болохоор өөрөө жоохон үрлэгэн мөнгөн дээр нэг тийм амар ингээл нарийн дахтаал ингээл ач холбогдол өгөөд байдгүй ер нь ингээ гаргах хэвээр юм гаргацдаг байхгүй юу? Тэнгүүд ингээ тэгж чаддаггүй ингээл юм болгонд ингээд тийм ихтэй хүмүүсийг бас амар шууд ингээд унтарчдаг. Намайг ус тэгсэр салсны дараа чи амар хэрэглэн өндөртөө үздэг гэсэн цаа. Тэгсэн чинь би бүр яг миний ингээ амн дээр үг бэлэн байсан цаа. Би өөрийнхөө мөнгөө өрсөн штеп. Тийм. Тэгж байгаад л амар юм тийм ингэсэн гингүүд бүр ингээд нөө хүчтэй. Эрэгтэй хүн маань сайхан буур сүртэй орхон баяр шиг нэг ганц хоёр инэттэй үг шидчихэл байж явах болондоо өндөр гэнэ. Хамд болохоор яах вэ? Тийм ер нь л хэлсэн шүү дээ. Нөө нэг эхлээд бол дүр хэсэгтэй явандаа жоохон хариуцлагагүй тэгээд бодлож юм. Бодлоо ярьж байгаа хүмүүс яарсаа мэдт юм аа. Тэгээд мэдээгүй юм шиг ингээд дотроо бол ингээд энэ төр эсвэл бол үннийг мэдчихэд үннээ хэлэх нүггүй юу гэж яах нь гэж хараад тий. Тэгэл худлаа хэлвэл оноо алдна нэстэй тий. Асах мянга ураа гэдэг. Та нар гэхдээ ингээд худлаа ярьчих юм бол үннийг мэдж байгаагаа хэлдэг үү? Чи яг худлаа ярьдаа би наадах чи мэдж байгаа шүү дээ гэдэг юм. Эсвэл шууд дотроо бодоол ингээл өнгөрөх үү? Ер нь хэлэхгүй. Тийм тэгэл сэмэрхэн заг авчдаг юм уу? Ер нь л яг энэ юун дээр л та заавал юм харьцуул харилцаан дээр шүүрнэгээд хүмүүсийн харилцаан дээр ч гэсэн. Яг нөгөөдлөөс тэр нь ярмааргүй байсан. Тодлоо ярих шаардлагатай байж болно л. Бас тийм. Гэхдээ бас ингээд бас үнэхээр юм мэдээд тахт ингээд нэг юм дүр хэсгээд готраад хүмүүс байсан шүү дээ. Тийм үед тал шууд хэлчихдэг л дээ. Шаад яг. Түрүүний ярьсан нөгөө юу руу орё л та. Эрэгтэй эмэгтэй хүний төлөө хийж хамгийн амар үйлдэл. За манай эхлэн бол үсээ шатаач гэсэн. Гүй. Юусоо тийм болоо үсэндээ би бол илүү хайртай байна. Үсээ бол хайртай юм уу? Амар үлдэл. Түрүүний нөгөө машинээр явж амсан шиг. Хаднаас өсөрч өсөрсөн шиг. Боцолсон ус асаж массан шиг. Амар. Чамд эрэгтэй хүн чиний төлөө хийжсэн хамгийн амар үлдэл заяа. Чиний төрөний түүх бараг орж байгаа. Бараг тийм ээ. Тэр бол намайг айлгсан шүү дээ. Гэтэ өөр түүх. Эмэгтэй хүн надад хийжсэн. Эсвэл би хийжсэн. Тэгэхээр эрэгтэй хүн талаас бол чи эмэгтэй хүний төлөө хийжсэн хамгийн. Яг байхгүй бол эмэгтэй хүн чиний төлөө хийжсэн үлдэл. Чиний хувьд л амар шүү. Тэрнээс бол заавал тийм акшн үлдэл байх албагүй одоо орцонд нь лаасаасан байж болно тийм ээ. Бас хоол хийсэн бол миний үнэхээр галзуу үлдэл байсан. Галзуу байсан гэдэг. Гэж бас болно тийм ээ. Дурчруу хайрлсан минь л галзуу байлаа. Тэр хүнд тэр үнийг бас галзуу болгон шиг амьдруулсан бас галзуу байлаа. Би зүгээр яг энэ дээр нэг амар инээдтэй түүх ярьж өгье. Манай эрэгтэй найз одоо миний бүр багасаа найзсан нэг эрэгтэй найз байдаг байхгүй. Тэг ингээд манай хүн найз охинтой болохоор ер нь найз охтууд надтай айгу харддаг. Надад ингээл дургуул байд юм шүү. Гэтэ нэг охин бүр гоцгоод дургуйсан байхгүй. Манай найз намайг 7 хоног нэг удаа блоклдог заяа. Йоо за. Тэгэл байж байгаа л реквест явуулал андаа цаа чи ичжээ. Sorry man мэдээгүй явж исэн байна гэлдэгдэг. Тэгэхээр за зүгээрээ гэл би нэг амар найз охинтой нүрсэлтүүд байх надад ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэгэл окей гэл хайчдаг. Тэгээ байж исэн чинь нэг өдөр ингээ манай эрэгтэй найз надлуу ингээ чат бичээл ингээл бүтээр ингээл гайгүй ингээл бичээл байждаг байхгүй. Тэгснэ ингээл мань одоо өстө энэ охинтой амар хэцүү байна. Тэг ингээд ер нь өмнөх эксээ амар санжин манжин гээл тэгж гин. Яа өөр хүн юм биш үү? Нэрнүүдийг хэлээл заяа. Тэгэхээр би ингээд
ер нь бол би найз охин нь бичиж байна гэдгийг би мэдсэн байхгүй. Тэгээ би албаар янзыг үзэж байгаа юм шиг. Үнэ наад охин ч надад ч гэсэн таалагддггүй. Өмнөх чинь өстой хөөрхөн байж билээ. Тэгээ би яг тэр хүний сонсхийг хүссэн юм хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүн амар төвчээргүй. Юу гинэ би хэн байна гэж ороод ирсэн за. Чи өстой яасан юм ийсэн энэ төр гэснэ намайг сургуулийн гадаа дуудаад би үүж очиход. Тийм ингээд чи маргааш тэдэн цагт манай сургуулийн гадаа ир гэдэхэр би яах чам гэсэн чинь хоёлаа зодтолтно гинэ. Тэгээ өөрөө ирдэг юм уу гэж. Зодтолтно чи өөрөө ирдэг гэсэн. Энэ үед ч одоо хөөрхийн амтан би одоо хиттэй байсан юм дээ. Нэг 9 10 дугаар анги хүүхдээсэн баг. Тэгээ би ингээ гайхаад зодтолтно гэсэн чинь тийм хин шүүн. Яа. Шүүгч нөгөө манай найз эрэгтэй найз. Тэгээ би одоо миний төсөөллөөр манай найз ингээд одоо юу гэдэг нь тагаад тэгээ зодолтоо ялсан аваад тэгээ бит хоёр яг тэр манай найзын нүдэн дээр ингэж учиргүй зодолтч модолцсон аа би одоо найз охиныг зодох уу би эсвэл найз охинд зодор гэсэн манай найз зодсныг нь хөтлөөд аваа явах юм байна гайхаад хөтлөөд аваа яваа сонирн байгаа би ингэ гайхаад тэр охиныг яагаад гэсэн юм бол би бүр одоо хүртэл гайхаад хоёлаа зодтолтыг намайг яг юм тулаанд дууд наа чи бүр аргаа өрсөн юм шүү бэ би тэр найзтайгаа бараг тэр охинтой үргэснээс хойш нэг ч уулзаагүй зүгээр л ингээл өөрхийн Instagram фейсээр ингээл дагалцдаг найзууд тэгээ хаяаны сонь сайхны ярьдгаас биш би ямар ч гай болоогүй зөө. Тэгсэн чинь нэр ингээд өөрөө ингээд амар юм драма үүсгээд өөрөө надтай ингээд сөргөөцөлтөөлөл намайг нэг тийм тулаанд дуудчих үлээ гэж. Тулаанд дуудчихлээ. Тэр охин одоо манай найзын тэр охины үед бол манай найзын төлөө хийсэн нэг гал зөвлөлт юм уу та. Хаач юм бол галзуу бэ дөө. Имлтэй найзын тулаанд дуудсан. Шүүгчтэй тулаан байдаг. Шодрог тулаан шүү. Яа ч сургуулийн гадаа зодтолч бодлоо амар тийм. Хэдэн номын өргөн яа. Хитэсгэн найзаа очлоо. Би ч давал явчих гэсэн. зодооноос амар хол болохоор тэгэл ер нь бас айж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь зодооноос би бол дандаа ингээд хамгийн муу талын төрүүлж харж байгаа шүү дээ. Хэрвээ би очлоо зодуулчвал яах вэ? Эзэж би өөрийгөө зодчихно гэж бодохгүй байхгүй. Хэрвээ би зодуулвал яах вэ гэдэг нэг тийм юм. Йоо 8 дугаар ингээ хөх ямар юм шивээс авахтай гэдэг. Тэгээ та бүхэн манай гоо шивэсийг харж байгаа. Манай дөрвийн тий. За нэг иймэрхүү зүр жишээ болгож та хэдтэй нэг түүхийг хуваалцлаа. За явсан. Тийм бодохоор нэг байх ч Яаж байгаагүй юу? Оо тийш тий. Үйлчтэй. Яа тий. Би чинь юу байсан зөө амар гэдэг. Миний анх үргэсэн залуу амар хөөрхөн байсан бохгүй юу? Одоо ч надад юм амар хөөрхөнсэн. Ямар хөөрхөн юм бэ ойлоо. Тэгээдсэн чи юм хутлаа нөгөө драматж байгаад тий би жоохон займаар энэ байна гэж солиорж байгаад би салцахгүй. Өөрөө сална өөрөө санд өгөх гэж за. Тэгснээ тэднийх юм маахтай ойрхон. Тэг ингээ оройн би баг хилэн болоо хөдсөн. Салсан сууж баг сар утсан. Ингээ гэрийн гадаа нь очинг уйлаа суу. Явчлаа гэж ярьж барахгүй юу? Яа тийг гарч ирвэл бүр шокрох ургаас тийм. Яг тийм. Бэрнэн гадаа үлш. Тэгээ нэг юм оройны баг юм рутин болсон. Яг харихтаа заац нэг өчлөө. Тэгэл гүйж очил яг бэрнэн гадаа нүчсээ суугаад. Гэтэ бодоолаа. Тэгээ орцлынхаа хажуу суувал таарч магадгүй гээд худлаа юм драматик гээд бэрнийхэн нөгөөдөлд очиж ингэ суугаад. Тэгээ сайхан дуу сонсч уйлж байгаад тэр үнэхэр хүн хандсан штэ уйлаад нэг за болсон дөө гэ. Тэгэл яваад өгсөн. Тийм юм бол байд гээд тий. Үлс. Эцэм бас сонирхолтой. Наа чи байсан биз дээ түүхчаад. Тэг өөрийнхөө түүхийг ингээ ярьж өгөхөөр зочд маань бас ингээ нөгөө гэдэг гинэт толгоонд нь яг гэж орж ирсэн шүү. Сэр орж ирлээ. Би яг 23 оны 100 яг гадагшаа очиод ирсэн. Тэд яг ингээд ер нь л амар юм цагийн зүрх мөрөтэй амар ядарсан. Тэгээд тэр өдрөө баг бус өдрөө бид нэг фестивал хийсэн. Юу л нөө boiler room гэдээ болж исэн. Тийш хамт яваад ер нь л амар юм тохгүй хэлсэн л та амар ядарсан. Тэгэл ингээд цагийн зүрх авахгүй ингээд цагийн зүрхтэй тэгэл тийм бахт ингээд навж тийм бахт бас би жоо хааштэйсэн. Тэгэл ингээл хамт вайбрахгүй тэгэл ингээл чи яатсан ингээл амар жоохон өглөөл хөөгдөц тэгэл битээр амар тэр өдөржингөө амар юм муха мүдтэй явж байгаа байхгүй. Тэгэд оройн ингээд би ингээ ядраад байна ингээд харьяа гэдгсэн чи надтай байх дургуйгаа мөн тэр гэл аашилсан байхгүй. Тэгэд ингээд би бүр яг ингээд төлдөө орцсон ингээ юм ярих хүсдэг болц тэгээд хойлоо зөөр очиж амраад те маргааш ингээд айтаах явуулнаа гэд. Тэгэд яг ингээд Монгол шитгэнд болчихсон. Тэгэд яг гадаа нь гараад ясан чи өлцсөн байхгүй. Нэг жоохон гонцсон гэх юм уу.
Тэгээд ингээд явахгүй гээд доошоос сууцаа. Тэгээд би ингээд гарын татаад явъя гэнгүүт амар олон хүмүүс байгаадсан. Тэнгүүт би нэг амар юм хүчинтэг гээд байгаа юм шиг нэг юм хүчээр дургуахт нь авч явах гэдэг юм шиг мэдрэмж надад өгөөдсөн. Тэгээд хүмүүс амар ингээд хараадсан байхгүй. Тэгээд би тэрэнд амар ичээд уур урээд тий шууд ганцаараа ингээд орхио авцсан байхгүй юм бол ганцаараа таксинд цугаад. Тэгээд ингээд бүр ингээд тархи толгой ингээд унтарцсан. Тэгээд би ингээд шууд хамгийн дөрөвч чад амархаад байгаа юм чи тэгэл тохойч юмс нас биеийн төрцөн. Ер нь бол 21 мэгтэй тэгээд өөр харж чадах хэмжээний байсан л да. Яг хөө тэр бас амар муухай галц үлэлтэй гэж. Тэгээд ер нь бол бид хоёр ер нь бол бар бочсон байхгүй. Тэгээд яг ингээд би тэгэл болол эзгээл ботцоо ижсэн. Тэгэл яг яаж байгаа амар ингээл надад ерөөс хариухгүй. Тэгэл ингээл бүр хит хоног хариухгүй. Тэгэл би ингээл араас нь ингээл залгаал авахгүй ингээл баг өдрийн баг би 100 залгасан за нэг ч хариухгүй. Тэгэл ингээл гэрийнх нь гадаа ингээл 2 3 өдрөөс ингээл очиж байгаа байхгүй. Тэгэл ер нь байдал нэг л бичснийг ойлгоод яг ингээл нэг удаа ярьсан. Тэгсэн чи ингээд за гарлаа гэж хэлсэн чи аав нь гараад ирсэн байхгүй яг. Тэгэл би шууд айж байгаа юм чаа. Аав нь гарч ирээл тэгэл яг ингээл аавдад хэл мэдэж хэлсэн л байгаа шүү дээ. Намайг үлдээгээ явцсан. Тийм ер нь л хэлсэн л баг л та. Тэгэл би шууд яг ингээл ааваас нь ингээл амар уушдгуйжсэн хөв төсөгтөл ингээл уушлаарай гэл тэ. Тэгсэн чи тэгэл тэр бол яг амар галзуулсан бахаа яг эвлэрх гэд. Тэгэд яг уу яасан л та. Тэгэд аав нь бол тэгэл шууд ингээд тэ яг тэр өдрөө бол ингээд тэ одоо ингээд энэ хүүхэд ингээд бүр ингээд яачжээ. Одоо ингээд хоёр нь бойл гээл. Тэгэл яг би яг бүх юм дууссан юм байна гээл. Тэгэл яг маргааш нь бүр загнаа үлдээ. Маргааш нь би бүр цөм мөлжсэн бүр яг тэр нөгөө юу лээ даваа тийшээ хойдоо хоёрын нөгөө ерөөсөө гэдээ байдаг шүү дээ. Тэрийг яг YouTube дээр тавьсан ганцаараа уйлаа бүр яг баримт гадаа чийлэхгүй байсан. Тэгээд яг тэр зонжонгоос нэг юу явсан юм аа нэг юм амар хоосоо. Тийм тэгээд яг аав тань яг тэгж яг аавынх нь одоо урд үдгсөхөх бат тэр бас амар юм. Тэг яг ингээд өөрөө надтай ярьчаа за гарлаа гэд. Тэгээд би чи ингээд заашгүй ингээд одоо яг гарч ирэхтэн цүм ингээд панаалтаа тий. Цүм ингээд тий цүм сэнсрүүлээл тий одоо ингээд байдлыг ингээд за хайтахан болгох гэж гинт аав гарч ирэл шууд палиг шүү. Наа чи чамаар сэгээдсэн юм шүү. Харин мэдгүй байж би шууд мод яг гөлөг болж байгаа юм чи шууд ки охиныг ингээд хараад хамт явъя гэж Монгол шилтгэн дагуулж явснаа. Орой ингээ хаяа авчихсан тий. Тэгснээ ингээд үс тэгэл хинт охиныг нэгцэн. Тэгэл ялч шүү тэгээд маргааш нь ингээд над руу ингээ мессеж ирсэн л дээ танихгүй дугаараас тийг орхиж явсны маргааш нь. Айлын охин үрийг харанхуй шүн хаяад явдаг яадаг адгийн гарвэ марвэ гэж бичсэн. Ааваар тэгсэн чи өөрөө бичсэн байгаа тоххой. Аавыгаа гэж бодогдуулах гад. Гэхдээ ер нь бол хэлсэн л дээ ер нь бол аавдаа хэлсэн тэгэл тийм нас цөнрөөс 100 залах нэг ч юмсан амар нуцаа авахгүй тэгэл өдөржингөө залгаал таацсан. Тэгээс 2 өдөр гарч ирээгүй маа. Тэг 3 дахь өдрөө яг уцаа аваад тэг гарлаа гэсэн чинь гинт аав гарч ирээ шууд номонд орж байж. Тэгээ чамаг тэр гэрийнхэн гадаа явж байхных нь нөгөө талд нэг хон уулжсан уу? Таарсан уу? Тимээ наа чи бүр Монгол шилтгэндээ ч ойрхон гэ. Ойрол нэг сургууль байсан уу гэ. Нэг зодлох гээд явчихсан та би гэ. Нэг хоёр охин зодлох гээд нэг залуу шүүжсэн үү? Тэр чи айлгүй дээ. Гэтэ бас тэр үйлдэл бол намайг шууд хайж авахд хүрхсэн яг ингээд нэг юм олон харснаа шууд ингээд уйлснаа шууд доошоо сууснаа явж мохгүй гэд. Тэгэл тэр зүйлүүд чи одоо чирээд өргөөд харин тэгээд хүмүүс юу гэж харин тэгээд нэг харин тасарцаа хүчдэг гээд байгаа юм шиг тэ эсвэл нэг юм дургуахт нь хүчээр авч яваа яах гэж байгаа. Тэгээд шууд би бол шууд тийм мэдрэмж аваад хүмүүсээс шууд амар хичээл шууд зам гаргал гэсээр шууд явсан. За. Тийм ийм галзуу ч тэгээд өгөх юм уу одоо. Тэгээд бас нэг амар муудалцж ирсэн юм аа. Амар муудалцаад яг уцаар муудалцж ирсэн. За. Тэгэд ингээд нэг юм эмхтэй хүмүүс яг юм ойлгоцсон ирнэ гэд яад идэв штэ албаар ингэж нэг юм ойлгоогүй юм шиг гүчүүдэлдэг байсан уу? Үгүй юу. Нэг юм энгийн жижиг сажиг юм дээр тэ ингээд нэг юм тэгээд амар уурлаа тэгээд би бүр ингээд бачуураа тэгээд ингээд манай гэрт нэг тек байдаг гэсэн хэвхэв. Одоо ингэ аавж үзэх бах тэрийг тек 2 хоосон. Тэгээд аавж тал хотлоо ярьсалтаа одоо ингэ үннээ ярьж байгаа юм байна. Тэгэл биш бол тек 2 багцсан. Яа dim ингийн ойлгохгүй юм бэ гээл яг гараа атгачаал яг тек зогсон чи ингэ бүр ингэ. Тек гэж одоо юу вэ? Одоо нэг юм галтгооны тийм жоохон өндөр. Тэр нэг юм юу шилэн гэхөө те. Чулуун автан. Тийм чулуун тэр бас амар яжсан. Тэр бас галзуу цохилтойсан гэж. Тэг хамгийн гоё галзуу бол яг 3 жилийнхаа агархаа яг амар гоё бэлгүүжсэн. Тэр нь болохоор яг юм 40 хуудастай гэдэг нэг юм урт альбом хийжсэн. Миний тухай гэдэг.
Үгүй хууц болгон дээр нь яг ингээд бүр ингээд онсаар ихэлсэн онсаар өдрөөсөө яг одоо яг төрсөн өдрөөр нь яг тэр болгоны ингээд бүх гой дурсамжтай үеийнхаа мэдрэмжүүдийг ингээд гараар бичээд тэгээд яг тухайн үед ахуулж исэн бүх зураг мурга наагаад тэгээд ингээд бүр 40 хуудас дүүрэн. Наа ч юм бол хөөхөлтэй тий. Бурууч дата бол гоё суулна шүү дээ. Тийм тэгээд бүх зурагнуудаа угаалгаад тэгээд яг бүх гой тэмдэглэлтүүдрүүдээ ингэж мэдрэмжүүдийг тэгээд анхаарсан мэдрэмж тэгээд энэ өдөр ингэжсэн тэгжсэн би тэр үед тийм мэдэрчсэн чи тэгж харагдчихсан гэл бүх юмаа гоё гараараа бичээд тэгээд тэр альбомыг гараар хийжсэн. Тэр бэлгийг төрсөдрөөр бэлгэлээ тэгээд дараа нь муудалцаа тэгээд ураад тэгээд харин тийм ээ. Тэр бас галзуулвал явах та. Чи уурсан юм уу? Мэдгүй байна. Санахгүй байна гэж байна. Тийм өөртөө шүү. Хамааргүй байна. Тийм нэг тийм галзуу нэг уралтаас явсан юмс. Ер нь одоо хүнээс юм нөгөө гараар хийсэн бэлэг мэлэгч аяг үнцэнтэй бэлэг штэ. Тэгээ хаяхад ч хайрна штэ. Тэгээд тайз зүгээр ингээ ямар нэгэн байдлаар шинэ хүнтэй ингээд одоо ингээ үерхлийн харилцаанд ороод тэгээ ингээ гэрт нь очисон чинь ч юм уу те ингээ ямар нэгэн байдлаар шүүгэнд нь шкафанд нь ингээ яг ингээд өмнөх эксийнхэн тийм гараар хийж өгчсэн юм ингээд байж ивэл яг ямар мэдрэмж авах вэ? Зүгээр л ах. Зүгээр л ингээл яавал гэж. гой зүйлээ ингээ нандин жавдын бандаа гэл ингээл үлдэн өстэй тэгээд чинь нэг юм хөөрхөн штэ тий. Тиймэрхүү хөөрхөн. Одоо бол баг нэгтгэхгүй хаа. Ер нь яг хөө тэгхэл гэтээ би бол нэг тэгдэг юм биш байхгүй юу. Гэтээ яад ч юм нэг юм тэр би яг бүтэн нэг өдөр зарцуулсан юм аа. Үнээр сэтгэл гаргаад хийсэн. Нөө нэг мөнгөн завьягийн доор нэг юм бичиг хэргийн ном дэлгүүрээд штэ. Тишорт нэг юм бахан А4-ийн цааснууд аваад тэгээ бүгдийг нөхлөө тэгээд нэг юм хавцааваад тэгээ нэг юм гялцдаг юм нааж магаа тэр болгоныг нуцаар ороод тэгээ хууц болгон дээр нь яг утасныхаа бүх юмыг үзэж аваад бүх хэрэгтэй зурагнуудаа нөгөө нэг номингийн коника гэдэг шүү дээ. Тишорт бүгдийг нугаалхаа тэгээд цав маагаар бүгдийг нааж магаа. Тэгээ яг амар яг хүүхдээс болохоор амар тогтолж ирсэн яг маргааш нь яг төрсөн өдөр нь тэгэл яг энийг хүүгэн гэл яг шүн нойр хурж мөрөхгүй. Тэгэл яг тэр бэлэг болсон амар бэлэг. Галзуу одоо надаас гарсан хамгийн одоо галзуу гоё юм байсан. Бичсэн гэхээр бас гоё юм байна. Тийм бүгдийг яг гараараа биччихсэн яг. Тийм зүгээр одоо тайп хийсэн бол бас юм даа шүү дээ тий. Одоо хүмүүс нэг буцаад бие биендээ захиа бичдэг болоосоо гэж нэг боддөг. Гоё мэдрэмжээ илэрхийлээд гоё захиа бичих юм бол тэр чинь дараа нь л хадгалахад скриншот хадгалж ирснээс захиа хадгалах чинь бас нэг өөр штэ. Тийм болохоор гоё захиа бичлэлцдэг соёлыг эргүүлэн гаргамаар байна. Тийм хол байдаг найз охин мохондоо ингээд бас шудан мудангаар захиа махаа явуулж магадгүй бас ч амар үнцэнтэй штэ тий. Чат гэдэг юм бодвол ямар ч үнцнийг болчихсон штэ угаасаа. Тэгэхээр гоё үнцэнтэй юмнуудыг эргэж сэргээцгээе гэдэг уриалгаар энэхүү булангаа ингээд хааж байна. За тэгээ ер нь подкастаа дуусгада өрөө маш халуун байна бид нар ч одоо хөлрөөд манайхан мөр хийсээ урсаж байна. Сурсаад дууслаа тэгээд төвчээртэй суугаад гоё юмнуудаа ярьсан хоёр зочиндоо маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай цэлмгийн одоо спортын амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Аврах авахыг хүсэн өрөөе. Сайхан бэртэл гэмтлэхүү сайхан лиг дуусаасаа гэж хүсэн өрөөе. Гоё лиг болох бах. Хурдан дуусаасаа аль гэж бодчих. Авраад бас бизнест амжилт хүсье. Баярлалаа. Бизнесүүдэд амжилт хүсье. Зөндөө олон бүр гоё олон аялаарай тий. Олон гоё хүмүүстэй танилцаарай. Бизнес нь улам сайхан болох баха гэж хүсэн өрөөе. Баярлалаа. Аглуунда сайн аялаарай гэж хүсэн өрөөе. Аглаа манай одохгүй явах гэж байгаа. Аглуулынхаа бүх юм ярьчихдээ. Ядгатай хүний хувьдаа ярьсан юм подкаст тэр зарлаа хийжтэй. Үл аялахгүй шүү дээ нэр халуун оронд яг. Тийм тий. Хамгийн сүүлд ер нь хизээ үл аяллаач. Тэгээ та бүхэн өвлийнхаа аяллыг мэдээж iTrip-ээрээ захиалаарай гэж уриалмаар байна. За дээрэс нь манай Тино 5 дугааранд шантарч ажиллаа. Та бүхэн Тиногоо заавал татаарай. Тэгээд яагаад татах хэвээр олон шалтгаануудыг би 5 дугаарын турш дурдсан байгаа. Тэгээд энэ дээр би бас өөр ажиллажаа. Тэгээд та бүхэн дутахгүйгаа юмнуудыг гаргаад ингээд өдөр болгон явах болно. Тэгэхээр Тиногоо бүгдээрээ татаарай. Тэгээ Hardest-а баярлаа. Kings Marvel-д баярлаа. Олон гоё бидний уух зүйлээр дайлсан. Тэгээд 5 дугаарын турш оролцсон бүх зочдод баярлаа. Тэгээд season дуусаагүй байгаа шүү. Энэ бол season-ы хагассан дуусж байгаа. 5 дугаар дуусж байгаа. Ахаа 5 дугаар байгаа. Гэхдээ тэр 5 дугаарыг бид нэр студидтэй болчоод хийх төлөвлөгөө байна guys. Тэгэхээр жоохон цаг хугацаа орох байх шүү. Бид бүхэн одоо студидхүү байгаа студиэд тогтчуулна. За тэгээ студидтэйгээ тохиролцсон тий. Тэгээ нэг ийм санаа байгаад байгаа. Тэгээ энийг бас санал авъя гэж бодоод байна. Юу гэхээр crowdfunding гэж байдаг шүү дээ тий. Одоо Fundia гэдээ бид нар өмнөх офис дээр бичсэн. Тэгэхээр crowdfunding-аар бид нар гинэ би шүү. Юу цуглуулъя? Студийн төрөөс цуглуулъя гэж бодсон байхгүй. Тэгээ бүх үзэгчдээсээ. Тэгэхээр хүмүүс хандив өнтер авдаг шүү дээ. Стримүүд жишээ нь хандив өнтер авдагтай яг адилхан байдлаар crowdfunding байдлаар бүгдээрээ бүтэн жилийн студийн одоо жишээ нь магадгүй мөнгө босхийг үйл жишээ нь ямар санагдаж байна та бүхэндээ гэж би зүгээр санал авч байгаа шүү. Тэгээд зүгээр яг юм студийн мөнгө гууж байгаадаа биш.
одоо зүгээр юм оролцоотой бүгдээрээ гоё явж яагаад болохгүй гэж би гинт бодсон байхгүй. Тэгээд энийг анхланд би бас яриаг байсан тий. Яг удаа сонссон. Энэ бол анхлантай. Орфог шүү. Зүгээр би яг хөвдөө зүгээр тэгж бодоо тэгээ зүгээр санал авъя гэж бодчихин. Тэгээд бас хүмүүсийн реакшныг харъя гэж бодсон. Тэгээ үнэхээр гоё ингээд яг crowdfunding чинь нэг юм төслийг гүйцээд нь шүү дээ. Тэгээд crowdfunding өгсөн хүмүүстээ бас нэг benefit өгдөг. Тэр нь одоо жишээ нь магадгүй зөвхөн тэр хүмүүстээ зориулсан event байж болно, тайзан дээр зочдтой event байж болно, зөвхөн тэр хүмүүс нь өнгөө ордог тий. Гэх мэтчлэн зөвхөн тэр хүмүүстээ зориулсан merch байж болно гэх мэтчлэн гоё юмнууд бодож байна. Тэгэхээр энэ дэр та бүхэн саналаа илэрээ. Тэгээд дараагийн 5 дугаар маань бараг л он гараад болох байх гэж бодож байна шүү. Битээр бол нэлээд завгүй байгаа. Тэгэхээр ер нь 12 сар чинь нэлээд завгүй болчихдог. Тэгэхээр он гараад болох байхаа гэж бодож байна. Тэгээд тэр болтол бүгдээрээ өөр дугаараа үзэж орой. Чадвал дундуур нь влог жижиг видеонууд оруулахыг битээр хичээх болно. Тэгээд үздэг бүх хүмүүстээ баярлалаа шүү. Суугаа одоо сав дарааг байх юм бол сав дараарай. Тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлцгөө. Багтаа баярлалаа. Үзэгч баярлалаа.